Байгалийн чулуу ямар үүрэгтэй вэ? Дээрээс нь үнэт чулуу гэд бид нэр онцгойлон авч үздэг. Үнэт чулуу нь байгалийн чулуугаас ямар онцгой шинж чанар бүтэц мөн чанартай юм бол? Ер нь бол чулуу манай их дэлхий дээр дэлхий өөрөө одоо маш их эрчмийн цуглуулгатай штэ. Тэгэхээр нэг дэлхийн эрчмүүдийг дэлхийн маш олон төрлийн одоо 5,000 хотын эрчим байлаа гэвэл түмэн бодзоо. Тийм үгээр түмэн бодсын тэр эрчмүүдийг тогтоон барьдаг, цуглуулдаг, их дэлхийд хэрэгтэй хэмжээгээр нөөцөж чаддаг зүйлний өөрөө чулуу байдаг. Тэгээд жишээлбэл чулуунууд чинь одоо ингээл зарим нь цэцрэг эрчмийг, зарим нь цөмийн эрчмийг, зарим нь цахилгаан, соронзон эрчмийн энерги гэдэг юм. Эдрийг ингээд янз янзын байдлаар дэлхийд хураан цуглуулж өгч биш дэлхий өөрөө нэгдүгээр дэлхий гэдэг гариг бүжиж дэлхий гэдэг гариг өөрөө тодорхой ядчил эргэж хөтргүүд ямар ч оосор бүчгүйгээр гэдэг юм уу уяа холбоосгүйгээр ингээ орших тэр боломжийг болгож байгаа. Хоёрдугаар дэлхий өөрөө асар эрчим байгаа учраас жишээлбэл хүн бид юм уу эрчим байгааг яаж мэдээд байна гэхээр энэ жишээ агаарыг одоо дэлхий ингээл хэрвээ эрчим гэдэг зүйлгүй цөмийн эрчим гэдэг зүйл тийм үү соронзон энерги гэдэг зүйлгүй цахилгаан цэнгийн эрчим энерги гэдэг зүйлгүй байсан бол энгийнээр бодоход дэлхий дээр ядчил далай тэнгис байх боломжгүй. Далай тэнгисийн чинь өөрийг нь татах төв рүүгээ татаж цөмдөө татаж тэр татах хүчийг үүсгэж байгаа зүйл нь өөрөлд бас тодорхой хэмжээний чулууны төрлүүд. Дахиад дээрэс нь хэрвээ энэ чулуу гэдэг зүйл байдаггүй байсан бол дэлхий өөртөө бас ингээд өөрийнхөө тэнхлэг дээр бас эргээд гэдэг юм уу тодорхой амьдралыг тэтгэх зорилгоор тэнхлэг дээр ингэж эргэж шилжилт хийж чадахгүй байх байсан. Дахиад дээрэс нь дэлхий эргэхдээ нарыг жишээлбэл тойрч чадахгүй байсан. Энэ олон чулууны хүчинд зарим нь одоо соронзон ихтэй чулуу, зарим нь цацраг ихтэй чулуу, зарим нь гэрэл туяа ихтэй чулуу, зарим нь одоо бүнд эрчмүүдийг өөртөө шингээсэн гэх тийм олон металлууд гэдэг шиг. Тэр бүх зүйл чинь эцсийн дүндээ чулуу гэдэг зүйл бий болгож чулууны хүчинд чулуунаас өөрөөс нь ялгарч байгаа эрчим. Чулуу өөртөө цуглуулж авч байгаа эрчим. Чулуу өөрөөсөө ойлгож авч байгаа. Тэр эрчмүүдийн дүндэл дэлхий гэдэг гариг өөрөө агаар мандалтай. Үүлээ өөрийнхөө тодорхой орон зайд нүүлгээд тодорхой орон зайд одоо шиг аян цахилгаан шаардлагатай үед яг нөгөө соронзон эрчим энергитэй чулуунууд ч гэдэг юм тий. Тэр бүгдийг тогтоон барьж гэдэг юм буулгах нөхцөл боломж болцоог нь хангаж энэ олон нарны жишээлбэл гэрэл туяанууд ингээд хөрс рүү эс рүү шингэх тодорхой орон зай руу ингэж нэвчих тэр болцоог дандаа л чулуу гэдэг зүйлээр хангаж чулуу эрчмийг нэвтрүүлж байна, дамжуулж байна, нөөцөлж байна, ойлгож байна, буцаад задлж байна. Буцаад нэгдүүлж байна. Ингэж амьдралыг тэтгэж байгаа. Тийм учраас чулуу бол маш чухал. Нэгдүгээр за хоёрдугаар эрдэнийн чулуу гэдэг монголчууд яг нэрлээд байдаг гол чулуунууд ямар чулуунуудаас бусад чулуунаас ямар ялгаатай вэ гэхээр хамгийн гол нь за дэлхий дээр ингээд амьдрал оршиж штэ. Амьдрал оршиж байгаа гэдэг нь юу гэсэн үг? Хүн бид дэлхий дээр оршиж байгаа амьтдын нэг төр. Үе олон том жижиг амьтдууд. За бүр ингээд жижигүүлэх юм бол эсүүд. Бүр жижигүүлэх юм бол нэг эст олон эст. За тэнгууд нэг эст олон эст дотор ч өөрийн амь гэсэн зүйл байна. Энэ бүх амьтан одоо хүн бидний амьдралыг тэтгэж байгаа тэр чухал одоо чулуунуудыг эрдэнийн чулуунд багтааж байгаа. За мөн тэр эрдэнийн одоо чулуунуудын хүчинд жишээлбэл хөрс шороо өөрөө юутай энэ ам гэдэг зүйлийг эст олон эст гэдэг одоо бичил амьтдыг тодорхой хэмжээний том жижиг амьтдыг бүгднийг хөрс шороо өөрөөсөө амин эрчмээр тэтгээд дээрэс нь идэх хоол хүнсээр гэдэг юм өв сургуулаар ингээд ургуулж хангаж байгаа нь өөрөө нөгөө тэр үнэт чулууны гүйцэтгэж байгаа гол үүрэг байхгүй юу? Эрдэнэ чулууны
Эрдэнэ чулууныг үүсгэж байгаа болоо. Тэгэхээр нэг яахаар амьдралыг тэтгдэг тэр чулуудыг эрдэнэ чулуу гэж Монголд дээцүүд бол нэрлэдэг. Гэтэл дахиад эрдэнэ чулуунтай үнэт чулуу гэдээ ялгаатай шүү дээ. Тэгэхээр үнэт чулуу гэдэг нь ямар ч үстэй гэхээр илүү нэг за түрүү ярьсанчлан манай дэлхий ямар нэгэн ингээд бидний энгийн нэр томьёогоо бодъё л та ингээд хов хоосон агаар нэг бүг бүргээ бөмбөрцөг гэдэг юм уу бөмбөлөг байгаа л тэр нэг тодорхой яг орон зайгаараа ингээд эргэлдэл тийм үү нараа тойрж эргэлдэл сараан өөрөө тойруулаад өөрөө бас тэмдэг дээрээ эргээл ингээд нэг тодорхой хөдөлгөөнүүд хийж байна. Дахиад дээрэс нь аюу яаж байна. Өөртөө хангалт хэрэгцээтэй маш их түүний ярьсан энэ нэг чулуулах хэрэгтэй, хөл шоргонд хэрэгтэй, агаар салхинд хэрэгтэй, өв сургамд хэрэгтэй, далай тэнгис хэрэгтэй. Энэ олон эрчмүүдийг хөтөргөөс ямар нэгэн одоо дамжуулах утасгүйгээр ч гэдэг юм холбогч одоо утасгүйгээр шилэн кабелгүйгээр ч гэдэг юм уу ямар нэгэн сансрын антингүйгээр шилбэг ингээд татаж аваад байна шүү дээ. Тэгэхээр үнэт чулууны орон зай болохоор яг тэр хотдын өөрөөр хэлбэл дэлхийг яг тэр хасын эргэлтээр тэнхлэгдээр нэрвүүлээд юм эсвэл одоо тодорхой орон зайд тогтож байх тэр боломжоор хангаж байгаа зүйл нь өөрөө хасын орон зай гэдэг том ойлголт байдаг. Хас гэдэг боломж. Тэр хасын орон зай гэдэг нь жишээлбэл одтой холбогдоод аль нэг оддоос эрчмэн аваад буцаагаад тэр од руугаа тодорхой эрчмийг өгч гэдэг юм. Тэр орон зайнуудыг одоо хасын орон зай гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэр орон зайнууд нь өөрөө дэлхийг эрдэнэ чулуутай, дэлхийг хөвч тайхтай, дэлхийг гол булаг шанттай ч гэдэг юм. Дэлхийг мөнх цаст хайрхттай жишээ байлгаж чадж байгаа. Тэгэхээр ийм орон зайнуудыг бөглөж гэдэг юм уу тэр орон зайд бүрдүүлж оршиж байгаа хасын орон зай дээр холбоос нь болж оддын эрчмийг татж байгаа айсавд байгаа чулуунуудыг илүү үнэт чулуу гэж нэрлэдэг байгаа. За хагас үнэт чулуу гэхлээрээ нэг илүү юугаар орно. Сая оддын гэж ярьж ирсэн бол одоо нэг бас адилхан хасын орон зай эрчмийн сүлэгдэн явуулдаг гэдэг юм эрчмийг нь тосч хүлээж авдаг эсвэл дэлхий өөрөөсөө бий болгосон илүүдл эрчмүүдэн буцаж цацдаг. Тэр орон зайг бас хас гэж нэрлэдэг. Гэхдээ энэ хагас үнэт чулууны байдаг орон зай нь илүү юутай архитай, эрхэстэй, нүхнүүдтэй тодорхой нүхнүүдтэй холбогдож тэдний хооронд эрчмийн сүлэгдэн хасын эргэлтээр амин эрчмүүдээ гэдэг юм уу нэгэндээ дэмт эрчмүүдээ илүүдл эрчмүүдээ дамжуулж шилжүүлж оршиход тэр орон зай дээр байгаа чулуунуудын хагас үнэт гэж яг тэнгэр ухаанд ороо тэгж нэрлэн тэгж ангилж байгаа утга нь. Тэгэхээр нэг эрдэнэ чулуу үнэт чулуу хагас үнэт чулуу гэж ангилаад байгаа шалтгаан нь бол тиймэрхүү шүү. Хүн чулуу хоёр шүтэн барилгатай юу? Тийм бол ямар хамааралтай холбоотой байдаг вэ? За тэгэхээр дахиад ярив те хүн бидний бие яг дэлхийн одоо жижигрүүлсэн хөтөлбөр гэж хэлээ л да. Яагаад гэвэл дэлхий дээр байгаа бүхнээс хүн бидний махан бие бүтсэн. Тэнгэрт байгаа бүхнээс хүн бидний сүнсэн бие бүтсэн гэж хэлж байна. За тэгэхээр хүний бид одоо химийн 108 элементний бид бүгд байна. Ихүү багуу мэдрэгдэх юм одоо хэмжигдэх хэмжээнээс маш өчүүхэн бага одоо тунгаар гэдгээс л хамаарат миний бид нар бол бүх яг шинэ тухайн болохоор ингээ гарч яг 108 биш вэ нэ гэж үзэж байгаа. Жишээлбэл одоо ман гэхэд л дэлхийд оршин байхдаа нарны эрчмийг дэлхийд цуглуулж хурааж өгдөг. За тань байлаа гэж бодоход тань аквариус одон гэрийн эрчим энерги бас дэлхийд хүлээн авч цуглуулж хурааж өгдөг гэдэг юм. Шүр байлаа гэж бодоход ангар гаргийн одоо туяануудыг өөртөө бас цуглуулдаг. Гэх мэтчлэн ингээд нэг энэ олон чулуунууд чинь эрдэнэ чулуун байна уу, үнэт чулуун байна уу, чулуунууд чинь бүгдээрээ л окторгой ертөнцөөс ирж байгаа түрүүн эрчим гэж ярьсан тийм үү.
тэр эрчмүүдийг л цуглуулах, тоосч авах, хураах, нөөцлөх, дамжуулах тийм л үүрэгтэй байхгүй. Тийм учраас бид нар бол уг нь болж өгöd байгаль дээр байгаа энэ олон эрдэнэ чулуунуудыг хөндөхгүй шиг л байх учиртай юм байна. Яг багцрын хэрэглээ болгож авч болдог л гэдэг. Гэхдээ нэг ихээр бүр ингээл нэг бол хэдэн уулыг байхгүй болцсон гэдэг аваад байх. Бурал гэдэг л дээ. Одоо үнэт эдлийн зах зээл дээр алмазны урд газрын шинээр маш ихээр нээж ийн. Одоо дэлхийн нийтрэл үнэт чулуу, алмаз гэх мэт чулуун дээр бол үнэт чулууг бол асар ихээр хэрэгжилж байгаа. Тэгээ зах зээлнээс өргөдөж байгаа. Тэгэхээр буцаагаад байгаль дээр маань одоо алмазны хорогдол үүсгэхээр эргүүлээд бид нарын бие махбодод болон байгальд ямар нөлөө үзүүлдэг юм бол За очир алмаз буюу алмаз чулуун өөрөө бархас бат гаригаас үүсэлтэй. Тэгэхээр алмаз чулуун манай дэлхийд байхдаа дэлхий ба бархас бат гаригийн хоорондын цөмийн эрчим энерги, амин эрчим энергиудыг хооронд нь одоо сүрэлдэж өгч манай дэлхийд тэртээ рүү асар их амин биш тийм үү. Тэгэхээр бархас бат гаригаас маш их амин эрчмүүдийг дэлхийд тусч авдаг байх юм. Тэгжиж өөрийнхөө айсав байгаа амьдралыг тэтгэж. Дээрээс нь бархас бат гаргаас нэг маш их цацраг эрчмүүдийг буюу галбат эрчмүүдийг цөмийн эрчим энергиудыг очир алмаас уг нь тусч аваад дэлхийн цөмөө тэтгэж оршиж байгаа шүү дээ. Дээрээс нь энэ дэлхийн хуршиган дээр амьдарч байгаа амин бүрийн бөмбөгнийг тэтгэж оршиж байгаа шүү дээ. Уг нь бол жишээлбэл би бархас очир алмазын тухай ярил л да. Алмаз болохоор хүний биед ямар хэрэгтэй гэхэд бидний нүдний хараа буй торлог бүрхүүлж гэж тэрийг чи бэлтгэдэг. Өмчин тархийг тэтгэдэг. Хүний чөмгийг тэтгэдэг. Чөмний эсүүдийг. Дээрэс нь хөхний сүмний бочирхайн эсүүдийн үйл ажиллагаа бочирхайн шүүрлийг сүү ялгарх тэр одоо процесс үйл явцыг дэмжиж тэтгэж өгдөг. Мөн савыг эрүүл байлгах, савны бочирхайн эрүүл хэвийн үйл ажиллагааг бочирхайн эсүүдийн бөмбөгний жишээ хамгийн гол юмудыг тэтгэдэг байхгүй. Тэгээ дээрэс нь хавирганы одоо бид нар ингээд нэг хавирга ингээд цуглаад явахлаар хавирга дотор аяг тийм хэмгэгц дүүс байгаа дотор нь одоо цус ч гэдэм үү те эсвэл одоо төмөнүүд байдгийн шүү дээ жоохон нас бид хүрсэн. Тэр бүгдийг чинь тэтгэж өгч байгаа байхгүй. Тэгжиж бидний амь насыг тогтоон дарах одоо хэмд ч гэсэн ялгаагүй энэ чөмөг энэ бүгдийг тогтоон барах бидний амин эрхтнүүдийг тэтгэж тийм чухал үүрэгтэй. Яг тэрнтэйгээ адилхан их дэлхий дээр алмаз өөрөө тэмэл үүрэгтэй оршиж байгаа. Тэгэхээр дэлхий дээр байгаа алмазны ингээд том алмазны орон зайнууд чинь түрүүний хэлсэнчлэн бархас бат гарагтай холбон байгаа бол тэр орон зайг авчих юм бол өссөн хүсээгүй манай дэлхийн нарны аймаг бархас бат гарагтай холбогдох амин тэмхүүн судлуудаа эрчмийн урсгалуудаа хэлхээнүүдэд тастаа ичиж байгаа л. Тийм учраас магадгүй одоо ингээд дэлхий дээр байгаа амьтад зүйлүүд буюу амьдрал одоо үгүйдэл нэг олон нэг эмийн ургамлууд байхгүй болоод байна шүү. Тэрийг дагаад олон байгалийн одоо аяд тухтай таатай нөхцлүүд буюу үзэгдлүүд жишээлбэл одоо цагаан одоо сүүн эрчим энергиуд их ариун байж иж агаар тунгалагших гэдэг юм а тийм ариун ихээр солонгон одоо жижиг цацраг цацлууд агаарт ариун их байханд тэр бүх явдал гэдэг юм уу зүйлүүд байхгүй болоод байгаа шүү дээ. Тэр амьдралыг мөхөөх тийм айхтар гайхамшигыг бид нар өөрсдөө энэ огторгой ертөнцийн амин хүн холбоос үүдийг эрчмийн сүлэгдээн гэдэг зүйлийг нэг нэгнээ дэмнэн тэтгэн оршиж нэгийгээ нөгөө гараг нь нөхцөлдөөш нөгөө гараг нь бусад гарагаа оршоон тогтоож байгаа тэр амин хэлхийг үгүйж маш аюултай. Жишээлбэл тэгээ яах вэ? Одоо жишээлбэл алмазыг ярьсан дээр
алмазыг ярьсан дээр юу яаж байгаа шүү дээ. Монгол өвгдээсүүд бол монголчууд яг эртнээсээ ингээл маш их тийм үнэт чулууч гэдэг эрдний чулуу хэрэгэлдэг байлаа шүү дээ. Энэ нь нөгөө байгаль дэлхийгээ сүйтгэж хэрэглэж байгаа гэдэг утга. Монголчууд эрдний чулууг маш их хэрэгэлдэг байсан нь гойж гоодох гэсэндээ биш. Тэр нь бол зүгээр хүний махан бид маш үнэт эрдний чулуунууд хэрэгтэй нэгдүгээр эрүүл мэндэд нь хоёрдугаар энэ чулуунууд уурах тарих нь маш хэрэгтэй бас. Уурах тарихны хэмжээний үйл ажиллагаа буюу саруул оюунтай, саруул ухаантай одоо урд нь шалгамгай сэтгэдэг зөв бэлэг гэх мэт олон чадваруудад нь чулуунууд хэрэгтэй байдаг байсан учраас чулууга юунд яаж хэрэглэхээ мэддэг байсан учраас өөрийнхөө одоо жилийн онцлог хийж байгаа үйл хэргийн онцлог өөрийнхөө сүнсний онцлог тэрэн тохируулаад хизээ юугаа хэрэглэхээ хэдэн наснд хэдийд юугаар хэрэглэх мэддэг тэгжил хэрэгжилж байснаас биш гойж годох дуртайдаа байгаагүй байхгүй. За тэгэхээр энэ цагт яг хүмүүс маш их чулуу хэрэгжилж байна. Гэхдээ яг ингэж нэг сүнснийхаа эрчмийн мөн чанартай буюу эрчмийн өн гэрэл ба цацраг давтамж долгионтой хэр нийцүүлж байгаа бол дээрэс нь нэг амин чанар гэж зүйл байгаа шүү дээ. Бүх зүйлд чулуун туртал. Тэгэхээр тэр чулуу одоо жишээлбэл очир алмазыг би зүйлээ гэхэд очир алмазын өөрийнх нь амин чанар нь миний одоо хөхөнд савнд илүү нэг амин холбоо ихтэй байхгүй. Тэгэхээр би тэрийгээ зориулж за би хөхүүл хүүхдтэй байя гэж бодъё. Тэгэх юм бол би илүү жишээлбэл очир алмазыг зүүх чим хэрэглэх боломжтой байх нь. Би жирэмсэн байсан бол тийм үү. Ураг хөвлөдөө тэгээ явж байгаа бол би илүү хэрэглэх боломжтой. Яагаад гэвэл савнд чинь одоо савыг тэтгэдэг, савны булчирхай тэтгэж байна, хөхний булчирхай тэтгэж байна гэдэг утгаараа дээрэс нь үнэхээр өөрийнхөө генийн одоо өгдлийг гэдэг юм уу ДНХ ярьж байна тийм үү. Тэгэхээр тэрийг хүчжүүлэх, тэнхээжүүлэх зорилгодоор магадгүй одоо хэрэглэх гэх. Ингээд ийм нарийн зүйл цаад мөн чанар одоо амин чанарыг мэддэг учраас тэрнтэйгээ ижилсгэж өөрийнхөө амь насыг баттгаж, өөрийнхөө үр хүүхдийн амь насыг баттгаж, эсвэл өөрийнхөө сүнсний эрчмийн одоо халдашгүй дархан байдлыг эсвэл дутагдлыг нөхөх гэх мэтлэнгээр тиймэрхүү зүйлд хэрэгэлдэг жишээ байсан. Тэгээд хэлдэг л дээ битгий хэрэгэл гэсэнгүй зүгээр мэдэж хэрэгэл хэмжээ тунгийн тааруулж хэрэгэл. Заавал томор одоо тийм үү хэдэн лангаар нь ч гэдэм хэдэн их килограммаар нь хэрэглэх бишээ. Багахан домдоод хэрэгэлчихээ гэдэг. Тэгдгэлээс одоо тэгээ энэ цагт яхав дээ нэг өөрөө байгаль дэлхийд байсан эрдэнэсүүдийн ихэнхийн ухаад энэ тэнд ингээ хадгалжглаар жишээлбэл байгаль дэлхий өөрөө яхав гэхээр яг шаардлагатай орон зайнда гээд дэлхийн газрын зургийг хөргөн бол жигт тэгш ингээ хойролцсон байсан. Гэтэл одоо жишээлбэл ингээл нэг газраас Африкт байсан ингээл бүгдийг авчлаа гэд Африк твийн амьдрал яах юм? Амин эрчмүүд яах юм? Хасын орон зайнууд яах юм? Чин тэнд амин уршгүй мөхөл сүрэл явагдаад гэлж байгаа. Тэгэхээр өвгдүүд эзэслэр нэг газраас багахан хэмжээгээр битгий өмцөм ав гэж ярьдаг байхгүй. Битгий өмцөм ав. Дээрэс нь битгий хэмжээлгүй хав. Тэгээд дээрэс нь ингэж за нөгөөд чинь за одоо жишээлбэл очир алмаас хаавар их байдаг гэхлээр нөгөө одоо Якутск руу тэр евро ивенхэгийн тийш хойш явчихж байгаа шүү дээ. Хойшоо чин хойшоо тэр их хөвчд маш их байна. Камчаткс руу энэ гэл их бийж ш. Тэгэнгүүт тэн өөрөө нэг хөвч гэдэг чинь өөрөө амьдралын их булаг байхгүй. Ихтгэлхийн амьдралын их булаг, амины айн их булаг. Дээрэс нь тэр чин зөвхөн манай дэлхийн хүн биднийг амьсгалахад зориулж хүчилтөрөгч гэдэг юм уу? Үнэт хийнүүдийг үйлдвэрлэж байгаа биш. Өөрөө буцаад манай дэлхийгээс бусад нарны аймгийн гаригууд манай хөвчөөс бас тэтгэгдэж оршдог байхгүй. Жишээлбэл цөлүүд ч гэдэг юм ингэж тэтгэгдэж манай хөвчөөс ялгарсан олон амин эрчмүүд, үнэт эрчмүүд, хийнүүд, газууд, галбаанууд, цацрагбууд, хурд тунцууд бүгдээрээ тодорхой орон зайд хэрэгтэй байна. Гэтэл бид энэ дэлхийд амьдарч байгаа хүн бид тэндээс хэмжээлшгүйхийг аваад
буцаага тэрийг аваачаад ямар нэгэн одоо эрдэнэсийн дэлгүүрт ч юм уу эсвэл одоо юу гэдгийг аль нэг одоо Холливуудад хэмжээгээр авчаал ингээл айл болгон тий одоо ингээл өөрийнхөө эрдэнэсийн савнд ч гэдэг юм авдарч ч гэдэг юм хийгээл эн чинь өөрөө тэр дэлхийн огторгын эрчмийн тэнцвэр гэдэг баланс гэдэг зүйлийг алдагдуулгаад амны их нүүдлийн одоо тэнцвэрийг алдагдуулахад нөлөөлж байгаа учраас жоо хортой л доо. Багш сонирхож нэг зүйлийг асуухад одоо ингээл лангуун дээр хүний нүдийг булаах маш тансаг эрдэнийн чулуу юм үнэт идэлүүд байдаг. Тэгээд таны нэг хичээл дээр бас тэгжсэн юм лангуун дээрх чулуунууд эрдэнсүүд ингээд олон хүний нүдийг авчихсан юм орон зайруу одоо юу хэмтэй сүнсэд ингээ алдчихийдэг гэд. Тийш дээ. За жишээлбэл дахиад очир алмазаар ярил л да. Очир өнөө хүний нүдний хор шунал сэтгэлийн хор нүдний хор гэдэг нэг зүйл байж дээ ингээл авах юмсан гэсэн хүсэл шунлыг дагаал нэг авч чадахгүй байгаадаа нэг тийм атгсан шимшигтэй авч чадахгүй байгаадаа нэг хор одоо хөдөлсөн шимшиг эсвэл хараад өстө авах юмсан гэл ингэсэн тийм одоо бас нэг сэтгэл хүсэл шунал тийм тэр зүйлүүд чинь угаасаа л хорон эрчмүүдэд дагуулж авдаг шүү дээ. Хортой эрчмүүдэд дагуулж авдаг. Тэгэхээр очир алмазууд бол маш их ялангуяа хит үзэсгэлэнтэй хит чамин ганган хийдтэй хит тийм тансаг тийм одоо очир алмазын эдлэл байлаагаад хүснэ хүсээгүй хүний авах хүсэл шунал нүдний хор сэтгэлийн хор тийм тачаал гэдэг зүйл очоод л эрчмийнхаа түвшинд очоод тэрийг хордуулж байдаг жишээлбэл. Гэхдээ ингэдэг юм одоо бүх очир алмазыг тийм гэж хэлэхгээгүй очир алмазын тэр хорыг одоо дарангуйлаад нэг юм хорыг задлаад гэдэг юм сарниулаад эсвэл хоронд өөрийгөө өртгөхгүйгээр эсвэл хорын задлаад хэрэглэж чадaltaй хүмүүс байдаг л да. Тэгтэл ээдээ хэцүү шттэ. Хор шингэсэн юм ингээл бид нар ч болон бас их одоо саваагүй гэж ашиглаж юм гадгалдаг болсон учраас тийм хүмүүсийн зүйлийг ингээл хазуус энэ амтай байна амгүй байна энэ шул одоо юу гэдэг шунлын одоо хор шингэж эсвэл шулм авч чадаагүйдээ хорсон юм гэж бодож шээ. Эсвэл хүний зүйц юм татаарсан юм гэж бодож. Тэгэхээр нэг шулмсны тийм нэг хор гэдэг зүйл бас шингэсэн байдаг. Тэгээд тэр шулмсны хор байна уу? Зарим нь болохоор ингээд бүр ингээд хүн гоё юм дандаа нүдээ унгаал явж идэг хүн байдаг шүү дээ. Тэгэх юм бол тэр хүний нүдээ унгахтаа зүгээр ч нүдээ унгахгүй. Хэвээ би удахгүй юмтай боломдооч гэдэг юм уу? Энэ ямар гоёыг зүүчээ вэ? Одоо юу гэдэг чинь хүмүүсийн сэтгэл хэцүү шүү. Хүний арайшаа. Хэвээ энэ гоё зүүчтэй хачин царай мотой юм гоё юм зүүцэн ч гэдэг юм атаархлын ч гэдэг юм өчтөрхлөн тийм хэцүү юмуд байна шүү дээ. Тэр болгонд ч нэг хор очиж наалцсан байдаг. Тэрийг бол ингээл бид нар үзэл мэдэрчлээдэг. Энэ торн алдчихтэй. Энэ хүний аюул шунал шингэжчтэй. Энд одоо тийм атаархлын харц их хүчтэй хурц тусчтэй гэж ялгч байдаг л да. Тэгээ энэ нь одоо тэднийг битгий хэрэглэсэн үг биш л дээ. Зөв хэрэгжилж байгаа зүйлээ бас нэг хэр буртаг хорыг нь задлчих дайны байж хэвлэх. Өвдүүд тэгж ирдэг байхгүй. Эдэлж байгаа эдийнхэн нэхлийг дааж чадах байж хэрэглээрэ. Нэгдүгээр хоёрдугаар гоёх зорилготой биш те түрүү хэлсэн шүү дээ уурах тархины үлээж даг сэргээх зорилготой ч гэдэг юм уу. Одоо хурц тунгалаг мэлмитэй байх зорилготой аргагүй хараан муудаад ингээд торлог бүр хөвчин гэмтэлтэй бол торлог бүр хөвж байгаа гэмтлийг нөхөх зорилгоор очир алмазыг одоо эмэг болгоод ч юм уу зүүж яхад хэн бэ гэх юм бэ. Тэр чинь бол өөрийнхөө зөвөд хэрэгжилж штэ. Тэгээд дээрэс нь нэхэл гэж ярьлаа штэ. Эрдэнийн чулууны нэхэл гэдэг зүйл яагаад гэвэл чулуу бүхэн эзэнтэй. Бүр чулуу бүхэн эзэнтэй. Энэ дэлхийд байгаа бүх зүйл эзэнтэй. Амьтаа бүхэн эзэнтэй. Тэгэхээр ямар нэгэн тэр энэ зүйлийг жишээлбэл дэлхийд одоо энэ очир алмаз гэдэг чулуу ингээд нэг уулын хөндийг нэг уулын толгойд ч юм нэг асах хатанд ингээд урлан шаглан хийсэн эзэн гэж байгаа. Дээрэс нь тэр очир алмазны тэр одоо судал сугийг манж байгаа савдаг эзэн гэж байна шүү дээ.
улус эзэн гэж байна шүү дээ. Эрдэнсийн эзэн гэж байна шүү дээ. Эзэнгүү байсан бол хизээч тэд нар тийм гоёор үзэсгэлэнтэйгээр тэгээ бүрэн бүтнээр байхгүй байхгүй да. Тэгэхээр тэр эздээс зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авч иж би ийм зорилгоор хийх гэж байна. Тэгээ чулуучин өөрөө амьтайгаа холбоотой явж байгаа учраас чулуунаасаа өөрөө гуйж болно, хэрэгжилж байгаа эд зүйлээсээ гуйж болно. Жишээлбэл маш сайхан монголчуудын хувьд бол маш сайхан зүйлийг хийсэн байлаа гэд тэрний цаана эзэн нь бас нөгөө дархан нөгөө дорлог тэнгэрийн тийм одоо мэлмидэнгүүд гэдэг юм уран гартангууд байдаг учраас тэдрээс давхар бас ирэх авдаг баг. Тэгчээд тэрийг хэрэгэлдэг, зүгдэг тийм эрхэн ирдэг. Тэр тохиолдолд харьцангуй гайгүй. Гэтэл бас тэгэхгүйгээр шууд авдаг, эдэлдэг өөрийнхөө одоо хэрэглэх цаг нь болоогүй, нас нь бага гэсэн утгаар ярьж байна тийм үү? Эсвэл хэрэглэх нэн шаардлагагүй үед гайхуулах, гоёх, чимэх тийм өмнөх зорилгоор бас хэрэглээд ахыг таалдаггүй л дээ. Таалдаггүй гэж хэлээ. Бас дахиад нэг зүйлийг асуухад одоо ингээд орчин цагт үнэртэй усны цаг зайлаас нэлээ хүчтэй байна гэх юм уу? Үнэртэй усны цуглуулгууд их байна. Тэгтэл үнэртэй усыг ингээд цэцгсэн охоор цэцгийн амны орон зайгаар буюу одоо алмазыг бүрдүүлдэг. Алмаз нь одоо цэцгсийн орон зайг хамгаалдаг гэж үздэг штеп. Тэгэхээр маш олон цэцгсийн амиар бүтсэн үнэртэй усыг хэрэглэх нь бас юм зохисгүй юм шиг. Тэгэхээр наадах чинь дахиад нөгөө байгалийн өөрийнх нь жамыг зүй тогтлыг дутуу таньсан хэрэглээ байхгүй. Ер нь бол хүн байглаас холдох тусмаа нүүдлийн өв соёл гэдэг зүйлийн үн цэнийг танихгүй байх болохын хэрээр л угаасаа байгальтай халтай дайсагналтай тийм амьдралыг бүтээчээд байгаа шүү дээ. Тэгэхээр алмаз гэдэг зүйл өөрөө илүү хөвчийн ойн амин оршихуй бүхэлд нь ингээд бүрдүүлж орж байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа алмазны эзэд чинь хөвчөө бас хамгаалаад оршиж байгаа. Тэгэхээр хамгаалж чухал үнэтэй гэдэг юм эмийн ховор өв сургамлууд бүгдээрээ өнөөдөр хөгжтөл байна. Хөгжтөл ургаж байна. Нэг талаасаа тэгэхээр хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй. Ингээ өв сургамлыг ургуул. За ингээл би тасалгаанд нэг цэцэг тэрлээ гэхэд тэр цэцгийг ургуулах гэж бид нар ингээл гэрэл тавиал, агааржуулаад, бордоод, услаад маш их хайрлж ижиж тэр өв сургамл ургаж байгаа штеп. Тэгэхээр яг түн шиг их дэлхийд байгаа хөршөөнд ургаж байгаа энэ бүхнийг ургуулахын тулд байгалийн эздүүд жишээлбэл юу гэж бороогоон оруулж байна. Аянгаан цохилуулж байна. Солонгоон одоо татуулж байна. Одоо манан будам хөдөнгөө хүртэл тэгдэж байна. Тэгээ дээрэс нь яг хамгийн таатай гэдэг хүлэмжийн тэр орчин айс савыг бүрдүүлэхэд дулааныг хадгалж өгч байна. Дулаан хадгалах, хүрсний дулааныг хадгалах, эвтлийн хөвлийн дулааныг хадгалахын зорилгодоор тэр хөрш шороо хөвдний дор хүч тайгын дор маш их тийм халуун дулаан бүгчм инкубатор шиг одоо инкубатор шиг тийм орон зай оршихуйг бүрдүүлээд тэгээд дор нь тэр дулааныг хадгалах бүх төрлийн шавруудыг чулуулгуудыг тэнд цуглуулж ингэж нөөцлж өгч штэ. Тэгэхээр ингэж их хичээн байж ургуулсан цэцгсийг хэн дуртай ингээд дураараа тасдаж аваад тийм хэрэглэнэ гэдэг нь өөрөө жоохон бас айгу утгагүй. Ер нь л энгийнээр бодоход утгагүй. Байгалийн эздийн хичээл зүтгэл хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа гэж үздэг байхгүй. Нэг талаасаа тийм учраас нөгөө шин мандлын одоо тэр эмийн ургамал хөршөрөг хариуцдаг цэцгсийг хариуцдаг эздийг шин мандлын одоо айс савын эзэд гэж нэрлэдэг шүү дээ. Маш их олон удхан эжинэр эмгэгдүүд тэнд байдаг. Тэгэхээр тэдний хичээн байж маш олуулаа ингээд би болгосон тэр зүйлийг зүгээр л 5 төгрөгийн төлөөч гэдэг юм очоод ингээд авах чинь бас өчр төрөлтэй. Үнэхээр авах гэдэг бол өөртөө бас тарьж болно. Гэхдээ өөртөө тарихтаа яг л байгалаар яг л
докторгийн гэрээнд дор байгалийн агаар салхинд дор одоо ургуулах юм бол анхдагч хэлбэрээрээ буюу ямар нэгэн ДНХ-ийн генийн гажиггүй соггүй одоо маш их хүндээж үр дүнтэй байгаль одоо хэрэгжилж байгаа хүндээж үр дүнтэй тийм л зүйл болно л доо. Гэхдээ хамаагүй тэгзэсгсэн орон зайруу халдснаас болж ийм нэг том аюул байдаг л да. Одоо тэгээд ядж чад манайхан нөгөө юу яадаг үндсээр нэг тасалдаг. Тэгээ нэг дороос бас ихээр авдаг төгд. Энийг л хориулдаг байхгүй. Битгий нэг дороос ихээр аваа. Битгий үндсийн тасалж ав. Үндснээс чинь тэрний дараа жил дахиад ургана. Ургасан цэцэгсүүд үрээн цацлаа. Үрээн цацаад өрн дараа нь гин хуршроонд очиж ургах тийм болцоор хангаад үрээн цацсныхан дараа авал гэдэг зарчим байгаа шүү дээ. Уг нь бол. А хэрвээ үнэхээр ингэж авах гэж авал цэцэгс эзэдтэй бас адилхан цэцэгсэн эзэдтэй. Шин мандлын эзэдтэй. Нөгөө дээшээ хөөгөөд явах бол хамгийн том нь хүчтэй харин эзэдүүд. Тэднээс гуйжил авч хэрэглэдэг. Ийм зорилгоор хэрэглэгдэж байна. Авахгүй ч оронд нь ийм зүйлийг. Оронд нь би тэгж тэр газрын дахиад өөр төрлийн одоо нялх моддыг тарьж өгье гэдэг юм эсвэл үндэслүүлж өгье гэдэг юм. Өөр ямар нэгэн байдлаар өгөө аваагаа тэнцвүүлж авах зарчим байдаг байхгүй. Тэгээд авахтаа яг тэр зүйл нь нөгөө хүний эрүүл мэндэд тустай байх. Их дэлхийн одоо нөхөн үйлчлэлт нь магадгүй тэнд байсан ус урдуудыг аваад өөр газар үйлчлэлээ суулгаж байгаагаар их дэлхийн нөхөн үрчгүүд хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгж мэдүүлэн байж чаддаг. Тэгж мэдүүлээгээ авснаас болж үндсийг тасалснаас болж ховор эмийн ургамлыг нэг дороос их түүснээс болж ямар зүйл очдгоо гэхээр өрөө томд нь л асар их гар цогцол ирдэг шүү дээ. Үндэс тасрах аюул. Бидний үр хүүхэд бидний үндэс бидний хүүхдээс дараагийн хүүхдүүд тэгвэл үндснээс дараагийн цэцэг ингэж дэлгэрч байгаа. Тэгэхээр өрөө томруулах халддаг өрөөд нэг шийдэгдэг. Амийг харьсангүй үндсийг харьсангүй молгүй гэж бас үздэг тал бий л дээ. За тэр нь яг. За ингээд олон эртний цуглуулга хийж байна тий. Тэрийг бас л нөгөө бидний үнэрийг одоо хүмүүс ингэж боддог юм аа. Бид нар ганцхан үнэрлэх хэрэгтнэл байна гэж бодоод байна. Гэтэл бидний маш олон эсүүд өөр үнэрээр үнэрлдэг, үнэрийг үнэрлэж байж өөрийнхөө үнэрийн тарих гинөө, нөхөн үрч хүйг гинөө, хоол гинөө зарим нь үнэрээр хоолж хүнсэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас ялах хэрэгтэй байхгүй юу? За тархины тодорхой одоо бидний тархинд чинь маш олон бөөмөд, цөмүүд, битүүд байж штэ. Тэгээд эдгээр нь өөрийн дааврыг, шүүрлийг, шүүсийг, сүг шилбэл ялгаруулдаг, аршааныг ялгаруулдаг. Тэгэхээр нэг төрлийн үнэрийг удаан хэрэглээд эсвэл нэг л зүйлийг таньчаад энэ тэрэнд сайн гэж хэрэглэх. Бусад эд эрхтэндээ бусад эсүүдтэй, бусад одоо цөмүүдтэй, бөөмүүдтэй хэрхэн нөлөөлж байгаад хэр таньж байгаа бол өвгдүүд бол тэгдэггүй. Нэг аль болохоор байглаас нь нэг өртөл гэж уг нь зөвлөдөг. Байглаас нь өртөл. Байгальтайгаа орхино. Байгальтаа их гар. Тэр англи хүн сайхан юм үнэртгийг угаасаа хүн болгон хүсэж байгаа. Энэ бие махбод цаанаас бүсч өгүүлж байгаа. Би тэр байглаас нь л үнэртдэг шүү дээ. За танаас хагас үнэт чулууны талаар мэдээлэл авч болох уу? Кальцит чулуу хүнд юу ямар нөлөөтэй эрчим энергийг тэтгдэг юм бол кальцит гэдэг чинь өөрөө юу? Яг хоо химийн нэгдэл шүү дээ. Химийн нэгдэл гэдэг. Кальци гэвэл өөр шүү. Ам кальциг бол химийн элемент. Кальцит гэхээр химийн нэгдэл болоо хувирч байгаа. Тэгэхээр юу л да нэг кальцит чинь магний, төмөр, манган, цайр, зис гэл ингээд маш олон химийн элементүүдийн нэгдэл учраас элементүүд нь өөрсдөө жишээлбэл магний, төмөр, манган гэсэн бүгдээр өөрсдөө бидний бие махбодод тодорхой эсүүдэд тодорхой чиглэлээр тодорхой эд эрхтний холбогч эдүүдийн ч гэдэг юм уу те зөвлөн эдүүдийн, булчингийн эдүүдийн ч булчирхайлаг эдүүдийн ч гэдэг юм уу ингээд дэмжиж байгаа учраас
кальцитыг бол маш сайн л гэж үздэг л дээ. Тийм. Ер нь химийн нэгдлүүд олон болоод олон нэгдэл бий болоод байх тусмаа нэг дор нь олон элементийн одоо шаардлагыг одоо нэг дөрөс авчиж байгаа гэдэг утгаараа хэрэгтэй л байдаг. Гэхдээ нэг ийм зүйлийг бас дахиад ойлгоно. Тун хэтэрнэ гэдэг юм ийг л ер нь их хорвоод дэлхийд хортой зүйл гэж байхгүй гэж үздэг. Хортой зүйл гэж байхгүй. Тунгийн хэтэрх юм хэтрүүлэх юм бол хор биш эм гэж үзсэн зүйл ч хорволдог гэж үздэг учраас нэг тийм юм сайн гэл ингээл хошроод байхтай гол биш. Зүгээр яг хэдий хэмжээний тунгаар хэвлэлүүд хизээ хэрэглүүл ямар үед хэвлэлүүд гэдгээл сайн мэддэг байх юм бол бүгдээрээ эмэл гэж үзээд байгаа л да. Тэгээд жишээлбэл одоо кальцит байдаг магний гэж ярил л да. Тэг чи магний чинь булчинд их хэрэгтэй. Ер нь магний дутагдал болоод явах юм бол маш их нэг арсны коллаген буюу нэг холбогч идэв, зөөлөн холбогч идэв. Тасрах гэдэг юм уу? Хатан урших тийм аюулууд жишээлбэл нөлөөлөлтэй. Залууч хавсыг би хийдэг байхгүй. Тэн дээр магний дутагдлын улмаас үүдэлтэйгээр хүний одоо мэдрэлийн эсүүд нь булчингийн эсүүд нь хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэрхэн хүний бие дагаад хүний биеийн тамир бярд тэнхээ хэрэг дороотох вэ? Эсвэл одоо төвшрөх үйл явц бодисын солилцооны саажилт гэдэг юм уу удаашрал яаж явагдах вэ? Нөгөө олон нөгөө юунууд ялгарч байгаа шүү дээ. Амин энзимүүд тэр энзимүүд хангалттай хэмжээгээр ялгарч чадчихэв үү? Эсүүдийн шүлээс үүсч байгаа. Тэгмээл ингээл бас юу явагдана л да. Хэрэглээний төвшөнд яаж чулууг хэрэглүүл зүгээр гэх юм бол одоо кальцитийн хувьд. За кальцит гэж асуусан тийм. Тэгэхээр нэг за би одоо дахиад элементээр нэр явчих. Жишээлбэл кальцит дотор ч магний байдаг. Тэгэхээр кальцит дутагдъя гэж бодъё хүний бие. Тэгэх юм бол магний дутагдсан байгаа тийм үү. Тэгэхээр магний өөрөө за маш олон гэдэгт хэрэгтэйж би нэг нэгийг дараа явчих. За булчингийн эсэд хэрэгтэй. Булчингийн эс магний дутагдлаас булчингийн эс давжаар жишээл дахиад кальцит дотор ч төмөр байгаа. Гэтэл төмөрийг бол яг төмөр дутагдлаар бас цус багтана гэж. Гэтэл яагаад цус багтаж байгаа гэдэг нь асууж. Төмөр өөрөө тийм цөмийн эрчим энергийг маш хуран цуглуулдаг. Байгаль дэлхий дээрээжсэн маш их соромжон гэдэг юм уу? Цөмийн татах хүч бүхий тийм элемент. Тэгэхээр төмрийн дутагдлын улмаас улаан эсүүдийн бөөнбөн өөрийнхөө амин эрчмээр дутагдаад эхэлж байгаа гэж хэлээ. Амархан хуваагдал улаан эсүүд чинь хуваагдал үржиж явах хэрэгтэй тийм үү? Тэгэхээр амархан хуваагдаж чадахгүй. Амин эрчмүүд нэг бөөнбөхнийх нь өөрийнх нь хуваагдах тийм боломж нь хангалттай бүрэлдэж өгч чадахгүй байгаа учраас хуваагдаад 2 болоод 4 болоод 8 болоод тэр процесс нь сар явчихж байгаа нэг талаасаа. За дахиад жишээлбэл манган байгаа. Тэгэхээр манган дутагдлаар жишээлбэл хумс хэврэгчнэ. Өөрөөр хэлбэл хумс хэврэгчнэ гэсний цаана юу авах гэхээр ясны шим дутагдаад гэсэн. Кальцитын дутагдлыг ярьж шít. Тэгэнгүүт зис бас байдаг кальцит. Тэгэхээр зис дутагдаад ирэхлээр юу юм? Гадаад шүүрлийн одоо дотоод шүүрлийн булчирхай, гадаад шүүрлийн булчирхай гэж байна. Гадаад шүүрлийн булчирхай гэхээр нөгөө хөлсний булчирхай, тосны булчирхай гэдэг ингээд арсны. Тэгэхээр тэдний нөгөө шүүрлийн үйл явц хомсдолд орно. Шүүр одоо тодорхой хэмжээний хүнсэлж бэжэд эсүүд нөгөө юу яан штэ шүүсээ гэдэг юм уу аршаана гадагш гаргана, тосаан гадагш гаргана. Тэгэхээр идэх зүйл нь багасаад эхэлж байгаа гэсэн. Зис өөрөө хэлбэл нөгөө бодисын солилцоог нь дэмжиж өгдөг байх нь шүүрлийн үйл явцыг нь тэтгэж өгдөг. За гэх мэтлэн иймэрхүү байдлаар нөгөө кальцитын дутагдлыг ярих юм бол хор уршиг гэдэг юм уу үйлчлэл нь бас төдий хэмжээгээр сөрөг бүрдэнд хүрэх тийм аюултай учраас
Ерөнхийд гэтэл бас хитүүлчих юм бол аюултай шүү дээ. Хитүүлчих юм бол тэгэхээр яг л томгийн тохиол бол өөрийнхөө махан биеийн хилэмж, сүнсэн биеийн хилэмж гэдэг зүйлд маш анхаарал тавьж эзээ юу хэрэглэх юм гэдэг байх хэрэгтэй болчихж байгаа. Гэхдээ нэг зүйлийг дахиад хийхэд монголчууд мянган хүнс гэж хэлдэг. Тэр маш олон төрлийн хүнсийг хэрэглэх ёстой. Маш олон төрлийн хүнсийг гэдэг нь агаар байлаа гэж бодъё. Агаарыг хүнс гэж үздэг байхгүй. Угаасаа нэг агаараар ч хүнсэлж байгаа олон эсүүд биш дээ, амхнууд биш дээ. Амьуд бидний бие дотор эспэлэ гэж бодъё тийм үү? Эс чинь өөрөө дотроо эргэтэн цэврүүтрээ оршихуунтай. Оршихуун болгон дотроо өөрийн гэсэн амьтай. Тэр амийг нь бүрдүүлсэн амхан гэдэг зүйл байгаад байгаа л да. Тэгэхээр нөгөө нэг тэр жижиг бяцхан зүрхүүд, бяцхан тархиуд, бяцхан хотоод өөр хүнстэй. Тэгэхээр яг нэг л орчинд суугаад одоо 10 жил 20 жил одоо нэг л нутаг усанд одоо жишээлбэл одоо нэгдүгээр хорооллын төдгөр байр амьдэрдэг. Тэгэл хажуухан талдаа ажиллан байдаг ч юм. Ингээл нэг л ингээ орчин орон зайн агаарыг үнэрлээд байх юм бол нөгөө олон төрлийн агаар үнэрлэх хэвээр, хөвчин агаар үнэрлэх хэвээр, булгийн агаар үнэрлэх хэвээр, эсвэл тал хээрийн агаар үнэрлэх хэвээр, эсвэл эсний агаар үнэрлэх хэвээр. Магадгүй малын одоо үнэртэй агаар үнэрлэх хэвээр. Тэр бусад эс эргэтэнцрүүд оршихуйцрууд тэрийг амьсгалж байгаа шүү дээ агаараар. Тэр үйл явдал цогсон гэж байгаа тийм аюултай байхгүй. Тийм учраас бид нар өөрсдөө нэг том бодисын цуглуулга битэй учраас бидний хүнс мянган хүнс байх хэрэгтэй гэж. Тэгээ агаараа хүнслэн гэдгийг тэгж хэлдэг. Яг тэрнтэй адилхан. Одоо дахиад нөгөө 40 минутынхаа нэг байранда бол нөгөө карантинынхаа усыг дахиад угаал. Карантины ус ядж чад амгүй шүү дээ. Тэгэнгүүт бидний бичэнд өөрөө бас та олон төрлийн аршаан гэдэг зүйлийг хүсдэг. Давстай, хужиртай, чихэртэй тийм үү. Дотор нь эсвэл төмөртэй, магниттай, одоо кальцтай, мангатай гэдэг ингээ өөр биш дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр бид олон голын, булгийн, шандны, орхины усыг бас ууж тэгжвэж нөгөө нэг энэ махан биеийн олон түм бом хэгдэн их 89 цэрт эсэд хэрэгтэй аршаан гэдэг зүйлийг бид нар бидээ авч явах хэрэгтэй. Энийг нөгөө мянган хүнсгч нэлээд байгаа байхгүй. Тэгээ ялан бас дахиад адилхан сүүн ихээр холдог гэсэн тийм зарчим хүнсэлдэг. Тэгээ сүүн гэдэг нь цаана байгаа. Нөгөө сүүн бүтээгдэхүүн. Тэгэнгүүт дахиад ганцхан одоо дэлгүүрт байдаг пакеттай сүү. За хаста энэ Монгол сүү сайж гэдэг юм эсвэл одоо өөлөн сүү сайж гэл ингээл зөвхөн тэрийг хэрэглээд байл та. Тийм биш шүү дээ. Дахиад нөгөө ямааны сүү, ханьны сүү, мэйний сүү, тийм үү? Ингэний саамч гэдэг. Ингэний сүү, ингээ хоргоч гэдэг юм. Эсвэл одоо гүүний саам. Ингээд тэгээ хоруудууд нь төрөлөөр эзгийнүүд нь төрөлөөр. Одоо жишээл говийн гэлэхэд за өмнө говийн нэг хорууд идсэн дараа нь дорн говийн нэг хорууд ч гэдэг юм тийм. Эсвэл завхны нэг ааруулах юм бол дараа нь архангаа нэг шар тосч гэдэг юм. Эсвэл ховдын одоо бяцлагч гэдэг юм. Ингэж олон төрлөөр хэрэгжилж бэжиж сая тэр цагаан эдгээр дамжуулж авч байгаа хөрсний шим ус урмлын шүүс гэдэг зүйлнээс чинь би шүүснээс одоо би болсон дээжүүд штэ тэр малч нь олон төрлийн ус урмлын ингэж нүүж идээд тэрийг ингэ шүүснээс нь явж сүүнд би очиод байгаа штэ. Тэгэхээр тэгжээш нэг амиар одоо ямаа 300 төрлийн ус урмл иддэг гэж одоо сурчилж иддэг. Тэгэхэд ямааны сүүгэр одоо тодорхой хугацаанд ингээ ууя гэж бодоход 300 төрлийн үсний шүүсийг эфирийн тос гэж яриад тэгвэл эфир тэр тосны шар тосыг өрөмний тийм хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэхээр хүн тэгж ярьдаг. Мянган хүнс гэж энийг хэлээд байгаа юм. Тэгээ урмал гэж бодъё л да. Урмал гэдгээр бас хүнсэлдэг. Гэтэл урмал чи юу гэдэг? Түрүүний ярьсан чи эмийн урмал гэдгийг ярьсан шүү дээ. Тэгэнгүүт эмийн урмал дахиад говийн урмал байх уу? Цөлийн урмал байх уу? Хангаан урмал байх уу? Алтайн ус их байх уу? Өндөр уус их байх уу? Намдар байх уу? Хонхрих байх уу? Эсвэл одоо нуур их байх уу? Зэгс байх уу? Одоо ингээд шалвар өөр тийм л хүнс тийж баялаг хүнсээр хүнсэлдэг байсан учраас юу байсан бэлээ. Гэх мэтчлэн
маш баялаг тийм төвхтэй, баялаг эрдэм мэдлэгтэй л байна. Байгальтай харьцах баялаг. Тэгэхээр бид нар багш одоо чулуунаас маш бага тунгаар хүнсэлж ийн гэж ойлгож болох уу? Угаасаа нэг өвс ургамал тийм үү сүү тэр бүх агаар энэ аршаа бүгдээрээ чулуутайгаа хамт орж. За хөрснөөс ингээд нэг булаг гараад ирэл дээ ориглоод гараад. Тэр ямар чулуулаг хурмар чулуулаг байна уу, тунмар чулуулаг байна уу, эрдний чулуулаг байна уу ингээд хад авцал дундуур эсвэл шаврын дундуур ингээд туулаад ирэхтэй. Тэр бүгдийг би өөртөө шингээгээд гарч ирж байгаа шүү дээ. Тэр олон химийн элементүүдийг саяын олон химийн нэгдлүүдийг бидээ шингээгээд буюу ус аршаандаа шингээгээд маш их баян гарч ирж байгаа. Тэгээд тэр гарч ирсэн дотроо ядчаад маш их амьд ус гэж нэрлэдэг тийм үү? Өгсөн ус амьд усыг дээрээс нь маш олон төрлийн элементтэй, маш олон төрлийн үндсээр дамжиж гарч ирж байгаа. Хурш шороогоор дамжихтаа үндсээр дамжаад үндэсний нөгөө шимүүдийг гэдэг юм уу? Тэжээлүүдийг дахиад шингээгээд гарч ирж байгаа гэдэг утгаар дэндүү баян байхгүй. Энийг л монголчууд таньсан байсан учраас байгальтайгаа ойрхон бай, хөрстойгоо ойрхон бай. Одоо аршаан болгон усаа ингээ хайлаад цэвэр ариун нарам ингээ ууж идэж байж гэдэг. Тиймэрхүү ухаан байсан шүү дээ. Тэгэхээр их чухал л да. За тэгвэл нийтлэг бас чулуунуудаас гэвэл ягаан болор чулуу хүний бие болон сэтгэл зүйд ямар нөлөөтэй байдаг юм бол? За тэгээ. За яг ягаан та болрын олон баг тийм үү? Тэгээ ягаан болор гэж асууж байгаа. Энэ нөгөө болруудын хоорондоо тийм олон өнгөтэй байх тусмаа бас өөр үр дүнтэй, өөр нөлөөтэй шүү дээ. Болрол бол болор гэсэн шүү. За ягаан болрын хувьд бол за хүний бие дээр ярих юм бол нөгөө сэрээ булчирхайн үйл ажиллагааг дэмждэг. Булчирхай болгоноос тодорхой сүү өвдгийн хэлгээрээ сүү ялгардаг гэж үздэг. Эсвэл шартаас ялгардаг гэж үздэг. Эсвэл аршаан ялгардаг гэж үздэг. Тэрнээс яг энэ цагт бол ингээл даавар шүрүүлээд нэрлээд штэ гормон зам. Үгүй Монгол хүүхдээсүүд бол яг л тэр нэг юугаар нь амин чанараар нэлж байгаа байхгүй амин чанар. Тэгэхээр сэрээ булчирхайн газ ялгарч байгаа тэр шүүрлэн өөрөөр хэлбэл би эргэтний сэрээ булчирхайч дархлааны эргэтэн шүү дээ. Дархлааны эсүүдийг тэсүүдийг нөгөө сэрээ булчирхайд ирж боловсруулдаг, бойжуулдаг гэж үздэг. Тэгэхээр нэг талаасаа дархлааг дэмнэ. Нөгөө талаасаа эрчмийнхаа түвшинд буюу би сэтгэлийн түвшинд үзүүлж байгаа нөлөөлөл нь юу яадаг? Зөв гэдэг юмыг маш их сайжруулж өгдөг. Өөрөөр хэлбэл сэрээ булчирхайн үйл ажиллагаа хэвэн байгаа. Сэрээ булчирхаас ялгарч байгаа сүү сайн ялгарч одоо ариун нараа, дагш нараа одоо маш тийм цэврээр ялгарч чадхал юм бол тэр сүү чи өөрөө дархлааны эс болоо дархлааныхаа эсийг дэмжиж бусад эдгэрхтнүүдийг дэмжиж биеэр урсаж дамжихдаа маш их биеийг нөө сүүн эрчмээр идэвхэж байгаа гэдэг утгаараа хүний биед ерөн сүү ариун байх хэмжээрээ сүүн цагаан сэтгэл гэдэг юм оршин. Сүүн цагаан сэтгэлээ дагаад энэ зүрх сэтгэл ариун байх учраас зөм бэлэг гэдэг юм маш хүчрхэг байх байхгүй. Тэр утгаараа ягаан болор маш сайн. Гэхдээ ягаан болрыг хэрэглэнүүд бас олон янз байна л та. За нийтлэг чулуу нь барын нүдэн чулуу бас хүмүүс мань хамгаалтын зорилгооос их зөвлөлт бугуйвч гэх мэтчлэн байдлаар биедээ бол авч явдаг. Тэгэхээр барын нүдэн чулууны талаар та ямар бодолтой байдаг вэ? Би бол нэг чулууныхаа дандаа л шин чанарыг биш нэг мөн чанар болоод амин чанарыг л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр илүү нэг амьтай нь холбож байна. Чулуу өөр амьтай. Чулууны амин эрчим тодорхой хэмжээний нэг гар ч юм уу, дүр ч юм уу, цог ч юм уу. Эсвэл одоо аль нэг гаргсын амин буюу
галтуусын ч гэдэг юм уу те цөлийн ч гэдэг юм уу тийм холбоос доршгуудаар байгаа гэдэг утгаараа тэрнтэй нь холбож ярина л да. Тэгэхээр барын нүд чулууны өгөрөл нь амин эрчим нь бидний хүний биеийн бөөрийн амин эрчимтэй ижил нэг яг ижил чанартай. Тэгэхээр барын нүдэн чулуу яг бөөрийн үйл ажиллагаа бол хэвийн хүнд бол яах ч үлдээ зүгээр тодорхой хэмжээний бөөрийн доголдолтой болсон ч юм бөөрийн үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдсан бөөрийн дутагдал маягийн зүйлд орох гээд байгаа ч гэдэг юм. Тиймэрхүү тохиолдол эсвэл бөөрийн унжилттай тиймэрхүү өвчтэй хүмүүс бол ингээ барын нүдэн чулуу зүүхэд хэрэглэхэд тийм үү. Барын нүд өөрөө нэг цахилгаан соронзон эрчимүүдийг маш өөртөө шингээж татчихдаг. Тэр тусмаа за соронзон эрчим гэж яшлаа дахиад ийм юм хэрэгтэй. Соронзон эрчим гэдэг зүйлийн заавал цэнгийн урсгал буюу хуйлараа байж байгаа. Цэнгийн урсгал хуйлрааны зам юу байх вэ гэхээр дахиад нэмэх хасах туйл гэдэг ойлголт байна. Тэгэхээр нэмэх хасах туйл дэлхийн өрөө нэмэх хасах туйл байна. Хойд туйлаа нэмэх гэх юм бол дэлхийн өмнөд туйл нь хасах болно. Тэгэхээр энэ бөөр гэдэг эргэтэн өөрөө бидний дэлхийн цалгаан соронзон оронтой шууд холбоотой байдаг. Бүр хойд өмнөд туйлтай туйлын холбоотой байдаг. Соронзон эргэтэн шүү. Тэгэхээр барын нүд нь хэрвээ тухайн хүний ямар нэгэн байдлаар бөөр нь асуудалтай болсон бол тэр үйл ажиллагааг дэмжих зорилгоор барын нүдэн чулуу хэрэглэж болно. Ялангуяа дэлхийн өмнөд туйлтай холбоотой тэр цэнгийн урсгалын саатал гэдэг зүйл бөөрнийх нь хэвийн үйл ажиллагаар алдагдсан байх юм бол яг магадгүй дөрөгчлөө, унчлаа, тийм үү гэмтээчлээ гэдэг шалтгаанаар бөөрийн сахилгаан соронзон орны хэвийн урсгал гэдэг юм уу тэр шугамд нь соронзон шугамд нь эсвэл соронзон орны хуйлраанд нь эсвэл соронзон орны тэр давтамж долгионд нь өөрчлөлт гарсан байх юм бол тэрийг нөхцөлөөр чөлөөт барын нүдэн чулуу хэрэглэж болно. Хотгон тийм өөр ямар нэгэн зорилготой хэрэглэн тийм үү. Тэгэхээр зорилго нь шилбэл тийм байвал хэцүүтэй хэрэглэж болно. Тэгээд хэрэглэхийн тулд дахиад барын нүдэн чулууч өөрөө эзэнтэй учраас эцдээс нь гоох байхгүй. Би ийм зорилгоор барын нүдэн чулуу хэрэглэх гэсэн юм аа. Тэгэхээр нөгөө зорилгыг нь ойлгосон юм чинь нөгөө барын нүдэн чулууныхаа амин эрчмийг чулууны эцэд нь өөрөө тэтгэж орших байхгүй. Ямарваа нэг байдлаар нөгөө чулууныхаа сэвтүүлээд, хэртүүлээд, бохор газраар авч яваад ингээ амин эрчмийг ингээд амин орон зайнаас нь таслаад хийчих юм бол өөрөө тэр чулуу өөрийнхөө амин эрчмийг ингээ алдчих юм бол тэр чинь хичнээн зүсэн ч үйлчлэхгүй болчих шүү дээ. Тэгэхээр нөгөө амин эцэдээс нь зөвшөөрөл авсан юм чинь нөгөө чулууны эцэдээс зөвшөөрөл авсан юм чинь чулууны эцэд хүргэлж нөгөө чулуугаа тэтгэж тэр амин өөрөө барын нүдэн чулууч барын нүдэн чулуудынхаа ордтой ч гэдэг юм уу те холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр тэр орон зайн холбоосыг үргэлж цэргээгээд хасын орон зайтай нь холбож тэгээд идэрхтнийг нь бөөрийн хэвэн үйл ажиллагаа сэргэх тэр үйл явцыг хүргэсгэж өгөх боломжтой байхгүй. Бас нэг нийтлэг чулуу маань ман чулуу байгаа. Замагт маань, улаан маань ш гэдэг юм уу? За замагт маань. Замагт маань гэснээр замгийн өөрхнөөс мөн чанарын хамаатай. Тэгээрээс нь ман гэдэг чулууны бас мөн чанарын хамаатай шүү те. За яг замагт маань. Ерөнхийдөө юм замагт маань өөрөө бидний ясны шүрмсийг замг нь илүү тэтгэдэг гэж хэлье да. Яс болгон ч ясны эсүүд чи өөрийн гэсэн ертөнцтэй байгаа шүү дээ. Яг л бидний биш хайлстай шингэнтэй дотроо бас нэг оршихуун нэртэй ертөнцрүүдтэй. Тэгээд бас тэр ясны эсүүдийг бүрэн бүтэн бат бөх цул байдлыг тэр ясны эсүүд чинь бас өөр ажиллах хэрэгтэй. Энэ урсгал дотроо ингээд хөдөлж ингээд бас тодорхой хэмжээр амьсгалж гэдэг юм уу өөрийнхөө гэсэн үүргийг биелүүлж очих хэрэгтэй учраас ясны эсүүд өөртөө шүрмстэй. Ер нь бүх эсүүд шүрмстэй байдаг шүү. Тэгэхээр тэр шүрмсний ясны эсүүдийн шүрмсийг хатан гаргах юм бол их хатан гаргах юм бол юу яадгийг хэврэгшиж штеп. Тэгэхээр шүрмсний уян хатан чанарыг замагт маань шийдвэр маш хангаж боломжтой байдаг.
Хүн бидний шүмжлэсэндээ нөгөө хатан гарснаас болоод өлегтэй хөдөлгөөн хийж чадахгүй булчин шүмсний үйл ажиллагаа одоо бяр танхиа сул байх ч гэдэг юм. Тэгэхээр шүмсийг бид нар уян байлгах зорилгоор тодорхой шүмс хэрэгтэй шүмсийг тэтгсэн хөдөлгөөн хийх хоол хүнсээ бас зөв сонгож хэрэглэх. Эсвэл одоо хэрэглэх чулуунуудаа ч гэдэг юм эсвэл эмийн ургамлуудаа ч гэсэн эсвэл ургамлын хандуудаа хэрэглэх хэвээр бас үнэртэнгүүдийг зөв сонгож хэрэглэх хэвээр. Тэрнтэй адилханаар замагт маань болохоор ясны эснүүдийн уян харамхай чанарыг буюу уян зөөлөн торгомсог байдлыг бүрдүүлж өгөх юм чадвартай байдаг. Эрчим тийм, амин эрчим тийм үйлчлэгтэй. Шүрмсний эсэнцрүүдийнх нь амийг үргэлж тосолж өгдөг гэсэн утгатай. Тослох боломжцоогоор хангаж өгдөг. Эзэн хүмснээс эзэн шимээс тэрийг зогтож авч өгдөг гэсэн, хижээлэг гэсэн. Тижээх болцоогоор хангадаг гэсэн эрчим. Замагт маань хүний бид дутагдвал сэтгэл зүйд ямар нэгэн нөлөө болох уу? Гэхдээ одоо яс гэдэг эргэтэн тийм үү? Яс чинь өөрөө хүний юг сэтгэлийн тэнхээ гэдэг юм уу? Эр зориг гэдэг юм. Эсвэл галтай чанарыг тэтгдэг яс өөр. Тэгэхээр ярьдагч монголчууд яс сайтай хүн гэдэг ингээд цаанаасаа нэг биеийн нүгддгүү тэнхээтэй дээрээс нь хүнд тусламхай ямар ч үе хүний нөмөр нөөлөг болж явдаг нэг л зангаараа ч юм уу тийм үе яс сайтай гэж ирдэг. Цаана ийм чанар байдаг. Тэгэхээр нөгөө ясны одоо шүрмсний хатангар шат байх юм бол тэрний чинь цаана хүссэн хүсээгүй яс мутаач гэдэг юм болчих гээд шүү дээ. Тэр хэмжээгээр аим хайч гэдэг юм уу те. Багч гарч гэдэг юм. Эр зориггүй ч гэдэг юм. Эсвэл галт цавгүй ч гэдэг юм. Тиймэрхүү шин чанар бий болоод эхэлнэ шүү дээ. Эсвэл тэр чанарыг давмгайл шүү дээ. Эсвэл тийм чанартай хүн дээр ясны одоо энэ шүрмсүүд нь хатангар шиг үйл явц явагдаж шүү дээ. Тэгвэл сэтгэлийн хаттай зоригтой байгэвэл замагт маань чулууг яаж хэрэглүүл одоо зохистой вэ? Замагч нь ерөнхийдөө ус нутар байдаг шүү дээ. Тэгэхээр тийм утгаараа одоо булгийн усаар ч гэдэг юм уу амьд усаар устай холж сүлдүүлж замагт манайхаа эрчмийг амин эрчмийг үнрийг тэр цацраад байгаа эрчмийн тэр цацрагуудыг аршаан усандаа шингээгээд сайн боломжтой тэгж хэрэглэв. Бугууч ч юм уу ингээл чулууны богцсондоо хийчихэд болох юм. Бугууч шалгалт ингээл зүүхэд ясна тэр чин дамжаал одоо эрчимдээ нөлөөлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бас дээрэс нь нөгөө нэг юу жоохон тийм сэтгэл ингээ холчгор дууч гэдэг юм өөртөө зориггүй ч гэдэг юм болоод явдаг. Нэг юмнаас айгаад байгаа юм шиг санагдаад байх юм бол бас энэ сая эснэр нөгөө замагт манийхаа эцдээс одоо зөвшөөрөл аваа тэм чулуун эдлийг бидээ зүгээд хэрэглээд явах боломжтой. Илүү их нөгөө ясан идэрхтэнтэй ор ясан одоо ингээл бид нар ингэртэй зүгт бидний дүүрэн хавиргамд биш тийм чи бүгд ясууд штэ жишээлбэл тэндээ зүүдэг ч юм уу эсвэл бугуудаа зүүдэг ч юм уу. За бас нэг нийтлэг чулуу маань улаан маань гэд чулуу байгаа. Тэгэхээр улаан маань чулуу маань бидний бие болон сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлдөг юм бол улаан маань юу штэ нэг бидний нэг мэдрэлийн төв мэдрэлийн систем, захын мэдрэлийн систем гэдэг мэдрэлийн зүйл байна штэ. Тэгэхээр Монгол энэ чулуунууд өөрсдөө маш тийм торгон гэдэг юм, мяндсан гэдэг юм. Үүсгэгч тийм эрчимүүдтэй л гэдгийг сайн ойлгоо. Тэгэхээр энэ эрчимүүд хүний махан бие рүү биш дандаа эс рүү гэж ойлгоо шүү. Эс рүү эсвэл эсийн тэр оршихуун гэдэг нөлөөд байгаа. Оршихуун гэдэг нэртэй нөлөөсөө олон хүн эргэтцрүүд байна шүү дээ. Тэр эргэтцрүүдийн амь гэдэг зүйлийг л ярих хэрэгтэй. Яагаад гэвэл монголчууд хэрэглэхдээ дандаа амин чанарыг ижисгэж хэрэглэдэг. Тэгэхээр би дахиад амь ярина шүү тий. Тэгэхээр мэдрэлийн эсүүдийн амь руу нөлөөлдөг л гэж хэлье. Мэдрэлийн эсийн
мэдрэлийн ер нь эсүүдийн амь хаана байна? Бөмб хүнд нь л оршин шүү дээ. Бөмб хүнд гол амь. Тэгэхээр мэдрэлийн эсүүдийн бөмб хүнд нөлөөлдөг улаан маань. Тэгээд хэрвээ мэдрэлийн эсүүд одоо хүн ингээл уурлаа, уцаарлаа ингээл те хүмцаар байгаа мэдрэлийнхаа эсүүдийн амин эрчмийн дутагдалт бий болгочихжээ. Галгүй дүлгүй байсараад, ууртай уцаартай байсараад, гонж гуцаар байгаа тийм өөртөө ханга хүн иймэрхүү төлөвт удаан байхлаар хүний өөрийнх нь галан эрчмүүд, амин эрчмүүд дутагдаад ирдэг. Хүссэн бүсээгүй. Тэгэхээр нүүн галан эрчим, ад жаргалын эрчим, баяр хөөрийн эрчим, талархлын эрчим, тийм сэтгэл ханамжийн энэ эрчим төлөвүүд бахархал, омгшлийн энэ эрчмүүд чинь дутагдаад ирэхлээр буюу галан эрчмүүд дутагдаад ирэхлээр амин эрчим дутагдлаар ингээ мэдрэлийн эсүүд шиг бөмбөнд нь амин эрчим дутагдаад ирж байгаа. Тэгэхээр мэдрэлийн эсүүдийн бөмбөгийн амин эрчим дутагдаад ирэхлээр мэдрэлийн эсүүд ч сул дараа болно. Эцэнхий болно, үлдэлттэй болно. Одоо хүнээр яхах юм бол ингээ бүр ингээ нэг аапрэгтэйдэг баахан өсгөлэн хөвчөж тийм л эсүүд бий болж байгаа байхгүй. Тэгээд тэд нар чинь алхтай хөдөлгөөн хийж чадахгүй, алхтай дуурч чадахгүй, ажиллаа хийж чадахгүй. Тэгэхээр мэдрэлийн эсүүдээр юу дамжих хэвээр гэвэл тохиолдол дамжих хэвээр. Мэдэр за хүл гар өвдлөөч гэдэг юм уу, тэрийг тэгээрээ ингээр энийг чэйжлээ, энийг босъё, энийг хурдан хий, ийшээ одоо daarаад байна. Одоо хөлөө утлаа өмсч гэдэг юм уу нэг дохио байж болъё л да. Эсвэл одоо эдэрхтнүүд ч гэсэн тийм одоо за унтах цаг болж шүү унтаар ажид юм цангаатай шүү хурдан одоо юм уугаар ажид эдэрт нандаа мэдрэлийн эсүүдээр дамжиж байгаа тохиолдлуудаар дамжиж байгаа одоо хэлэмжүүд шүү дээ мэдээлүүд. Тэр энэ мэдээлэл дамжих явц нь удаашрах байхгүй, саар байхгүй, эсвэл дүлий болж байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр за жишээлбэл нэг бөөр өвдөж гэж бодъё л да хүн жоохон бөөр чилээд daarаад ингээ бөөр нэг тэндээ нэг тавгууцаад би хөрөөд шүү би жаахан жиндээд шүү гэсэн даа. Тархинд нь очихгүй учраас нөгөө тархинаас уг нь ингээ тархинд нь бөөрнөс би миний одоо би жиндээд байна гэх юм бол тархинд утсан тэр тохиолдлын улмаас нөгөө тархинд чинь удирдлагын систем ажиллангуудаа бөөрийг дулаасгах, дулаан болгох, биеийн халуун температурыг нэмэх одоо таламус гэдэг одоо тархины үйл ажиллагаа ч юм ингээд дэмнэгдээд бие рүү тийм дулаан болох үйл явцыг эсвэл цусны одоо урсгалыг ч гэдэг юм уу те тараах эсвэл одоо бодисын солилцооны одоо урвалж явцыг түргэс гэж гэдэг юм уу тийм үйл явц явагддаг. Тэгэхээр тэр бөөрнөөс дээшээ тохиол очлоо саарлаа. Явсаар агаад нэг бүдгхэн те их жиндж яхад дөнгөж сэрүү татчих юм шиг мэдээлж ч юм бол тэрэнд нь таарсан буцаад хариу үйлс үзүүлээд нөгөөд нь дахиад саарж явсаар агаад бөөрөндөө очихдоо хангалттай хэмжээний тэр хариу урвалыг явуулахгүй байх жишээ учраас маш тийм муултаа. Иймэрхүү зорилгодор Монгол өвөг дээдсүүд юу яадаг байсан та эрдийн чулууг хэрэглэдэг байсан. За би дахиад нэг очир алмаас хоёулаа нэг анх ярьж ирсэн шиг би нэг очир алмаасыг бас нэг энгийн юм ярил л та. Одоо энэ цагт нөгөө хүмүүс мэдээд яагаад маш их хармуу эрчим дэлхийд минь үргэлж байна. Яагаад хүний бичсэн маш их өвчлөмхий сул дорой болчвоо. Олон өвчнүүд яагаад дарагдахгүй, улмал төржөөд, улмал залуужаад эсвэл давтамж гэдэг юм уу тийм зүйлийн тохиолдлын тоо яагаад ихтлэх олон болчвоо. Тэгэхээр нөө түрүүний хэлснээр маш олон өнөд эрдэнэсүүд, амин эрдэнэсүүд, амин эрчмийг тогтоомж байгаа чулуунууд, эрдэнийн чулуунууд, үнэт чулуунууд байх ёстой газраа хангалттай хэмжээгээр байхад болчихсон нэг талаасаа. Нөгөө талаасаа тэд нар чинь өөрөө хэлбэл тухайн орон зайд за очир алмаас байлаа гэж бодоход тухайн орон зайд хөвчийн амин оршихуйг тэтгээд оршиж байжээ. Галын чанарыг тэтгээд оршиж байжээ. Гэрэл галбаат эрчмүүд хөвчөд ихээр ирэх, хөвдөнд нь ирэх, хөр шоргоонд нь ирэх тэр нөхцөлийг бүрдүүлээд байж. Гэтэл очир алмаасын ингээд тийм байсан аваад хичлаа. Тэгэхээр нөгөө оддоос, огторгуугаас, нарнаас, сарнаас, нүгнүүдээс, манцруудаас ирэх тэр амин эрчмүүд, аянган эрчмүүд, галбаат эрчмүүд, цөмийн эрчмүүд, халуун дулаан, солирын эрчмүүд тэр хорон зайд чи ирэхгүй болохоор яах юм тэр чинь нэг тийм хүйтэн чи одоо нэг тийм жиндүүдүү болчихно. Хүйтэн жиндүүдүү орон зайд ямар одоо энгийнээр ямар амьтад нэгдүгээр
ямар за амьуд эсвэл бичил амьуд эсвэл амьтдууд төлжхөв. Мөн тэрийг дагаад хүрцэн эрчмийн орон зайд сүнснийхээ хувьд ямар төрлийн сүнснүүд би хуралтан чуулгав. Нөгөө яриад байгаа энэ цагт ингээ гадуур яриад байгаа нөгөө харь гаргийнхан чинь эсвэл энэ дэлхийн өөрийнх нь үндсэн хар бараан эрчмийн бүүтний эрчим, сүүдрийн эрчим, харанхуун эрчмээр орон зайгаа өөрийнхөө оргонлыг бүрдүүлж авдаг нөгөө хар саарл гэдэг эрчим одоо сүнснүүд чинь тэнд хуран чуулна. Дээрээс нь нэгэнтээ манай дэлхийн өөрийнх нь азааны давхаргууд цоорчсон олон хормостын давхаргууд аавраанууд цоорчсон учраас хөтөргуугаас гэдэг юм харь гаригуудаас маш их хэмжээний гадны төрхтөнгүүд том сүнсүүд буюу нөө тэдний төрхтөнгүүд бид нэрлээд бас байдаг л да. Тийм зүйлүүд чи ихээр ирээд хөвчт ингээд хурлын чуулаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр хөвч өөрөө манай дэлхийн цөлүүдэн тогтоомж байгаа. Амьудаан тогтоомж байгаа. Дэлхийн цөмийн амин эрчим амин орон зайг тогтоон барьж байгаа тийм хүчрхэг орон зай учраас дээрэс нь бидний хоол хүнс гэдэг зүйлийг хангалттай хэмжээгээр бий болгож өгч байгаа гэдэг утгаараа хөвч маань сүрх юм бол аюултай. Тэгээ өнөөдөр хөвчд маш их хар гаргын ялангуяа 8 айлч төрхтөн, шавж төрхтөн, унтагчд, сарсан бавха төрхтөн гэх мэтлэн гадны хар гаргийн гэж энэ цаг нэрлээд байгаа. Нөгөө өөрийнхөө гариг эрхсүүдээс дайжаад ирчихсэн, дөрвөө ирчихсэн, зүхтаад ирчихсэн. Тийм нөхдүүд чинь жишээлбэл ихээр ингээд бидний амьдран ахуйд ихээр ингээд оргоноод явж байгаа л да энэ тийм. Тэгээ тэрийг юу устгадаг үг юм гэхлээр дахиад нэг очир алмаацж байгаа юм боломжтой. Байдгийг шүү. Тэгэхээр очир алмаасан эдлээ хүний нүдний хор оруулахгүйгээр одоо би жишээл ингээд баян зүгээд байгаа шүү дээ. Энд чинь нэг хатуу үл хийгээд байгаа учраас тэрэндээ л энийгээ би нэгдүгээр өөртөө муу юм орж болохгүй гэж би байлгаж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар нөгөө өөрийнхөө мэлмих хүрдэг нэг болор тоглог давхаргаа хамгаалж дахиад нөгөө өөрийнхөө зүн энэ сэрвчраа дамжиж хөхөр дамжиж зүн тэрийг хамгаалах тогтоон барих зорилготой бас нөгөө нэг өөрийнхөө махан биений тамирт нэмэх хүчтэй байлгах зорилготой буюу чөмгөний эсүүдээ үүдлийн эсүүд үзүр эсүүдээ нөхөн сэргэх боломжоор хангахын тулд би жишээлбэл алмаз жижигхэн алмаз зүгүүд яваад байгаа хгүй энэ гэртээ гол гоёх гээд байгаа биш шүү. Тийм байдлаар жишээлбэл энэ алмазуудыг зохистой хэрэглэх учиртай юм байна. Одоо би нэг шавал да гой зүг ачаар алмаасан зүртүү чи тэмдэр нүдний хоромчжээ. Тэр нь ингээд урт ингээд ингэртэй байдаг. Одоо нэг сэрэ булчирхаа ч юм уу одоо ингээд өрц рүү орж ирдэг. Зүрхний амин орон зай руу зүрх рүү орж ирдэг байлаа гэж бодъё л. Тэнд яасан нүдний хор орцсон. Тэр хүссэн хүсээгүй тэр зүйлээс үргэлж хор ялгарч байгаа. Тэр хор хаашаа шингэх юм. Миний ингэрт байгаа юм чи миний хөх рүү. Миний өрц рүү. Зүрхнээсээ юм шүү дээ. Одоо нөлөөлнө шүү. Тэгэхээр хүссэн хүсээгүй бид нар хорон юм зүсээд байгаа хөхний хорт хавдартай бол хамгийн аюултай. Аимшиг тэр байхгүй. За гихмэшлээ. Тийм аюултай учраас нэг эдэлж байгаа зүйлээ бас нэг дааж чадах хэрэгтэй л гэж ярьдаг. Дааж чадах. Үнэхээр дааж чадна гэдэг нь юу вэ? Чи тэнд ирсэн хорыг цайлгаж чадах чадaltaй байх хэрэгтэй. Тэнд ирсэн одоо шунлын гэдэг юм нүдний гэдэг юм уу эсвэл нөгөө нэг энэ харсамснуудыг өөрийнхөө хайраар өөрийнхөө өрцсний боловсрол буюу тийм энэр өгөөмд нэмжин энэрэнгүй тэр гэрэл гэвэтэй баяр хөөрийн тэр чинь энергиэр устгад задлж байх чадвартай болгоостой зүг гэж байгаа. За бас нийтлэг нэг чулуу байдаг аметист буюу нил ягаан болор. Нил ягаан болор чулуу нь хүний бие болон сэтгэл санаанд хэрхэн яаж нөлөөлдөг юм бол за тэгээ түрүүн би ярьсан шүү дээ болрууд ингээд өөр хэлэгдэх тусмаа бас өөр нөлөөлөл нь өөр шүү гэж ярьжсэн тийм. Тэгэхээр нил ягаан болор буюу аметист өөрөө хүний мөгөөрстэй холбоотой. Мөгөөрстэй. Тэгээд бидний бид байдаг гол мөгөөрсөн эрхтнүүд илүү өвчүү хавирганы толгой цагаан мөгөөрсөн хоолой гэх мэтлэн одоо төлхөө биш дээ. Нурууны нугалмууд, цээр нуруу хүзүүний нугалмууд гэх мэтлэн ингээд нэг мөгөөрсөн эдэрхтнүүд их төлхөө байгаа орон зайд тэрний мөгөөрсний амин эрчмийг дахиад амин цацрагийг дэмнэх зорилгоор аметистийн
Жишээлбэл зүүн. Илүү нөөс хэлдэг шүү дээ. Өвчүү, ийг гэм, хавирганы нөөг талбаанууд ингээд өвчүүний хуруунуудтай илүү холбоотой учраас ингэртэн зөвл их сайн л гэж хэлээ нэг талаасаа. Мөн найруулж одоо аметистийг нөөг дахиад булгын ус, аршаан булгын усаар хүчрхэгжүүлж уух юм бол нөгөө цагаан мөгөөрсөн хоолой. Удаан хоолой ажуур цагаан мөгсөн хоолой байна шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү эрхтнүүдийг тэтгэх одоо бат бөх байдгийг хадгалах тийм үү? Хэвийн үйл ажиллагаанд сэргээх зорилготойгоор эсвэл хадгалах зорилготойгоор зүүж хэрэгжилж болно л доо. Чулуунуудыг яг ингээд хандалж хэрэгэлдэг бас тал байгаад байгаа шүү дээ. Одоо бид нар ч гэсэн тэгж хэрэгэлдэг. За мөнгө аяга дотор нэг оюуч юм шүр ч юм хийгээл ууж тэгээд угаасаа шүр голдоо шүр эсвэл сувдын нэг эсвэл тань хин ч тийм усан махуудын чулуунуудыг илүү хийж найруулж байгаа гэх сайн. Тэгэхээр манай үр дүн өсөн нэмэгдэн илүү хүччин гэсэн утгатайгаар хэрэгж болно хэрэгтэй. А эсвэл нөгөө нэг хүссэн хүсээгүй тэр чулуунаас чинь цацраг гэдэг зүйл ялгарч байгаа хгүй эрчим гэдэг зүйл ялгарч байгаа. Тэр юугаа ч хамаагүй нэвчээд цаасаа нэвчнүү шилээ нэвчнүү юугаа ч хамаагүй нэвчээд ялгарч байгаа гэдэг утгаараа жишээлбэл нэг иймэрхүү аяныхаа яруулж тийм аяныхаа ингээд хэрэглэх боломжтой байхгүй энэ дэр. Гэтэ ганцхан аршаан булгын байх хэрэгтэй л гэж байгаа. Чулуу өөр амьтай. Дахиад аршаан өөр амьтай байх хэрэгтэй. Амьгүй аршаан хийчих юм бол энэ амин эрчим өгсөн эрчим хооронд сүлэлцэж чадахгүй. Тэгэхээр заавал нэг булаг гол горих гэдэг байгаа цаана амьтайгаа нэгдэн уусна шинэ л гэдэг зорилгоор нэгнийхээ амьд итгэнэ амин эрчим улам хүчрхэгжнэ сэргэнэ илүү хүчтэй амьтай илүү хүчтэй галтай илүү хүчтэй цогтой очтой болно гэсэн санаа багтай. За бас ийм шүр нийтлэг бас хүмүүс их хэрэглэдэг. Шүрний хэрэглээ бас ямар байдаг юм бол яаж хэрэглүүл илүү зохимжтой вэ? За эхлээд нөгөө шүр гэдэг чулуу өөрөөр хэлбэл ингээд далай тэнгис шүрэн арал шүр ургаад байна шүү дээ. Шүрэн бултдаг шиг юм ургаад байна шүү дээ. Тэгэхээр нэг юм байна. Шүр яг хаанаас яаж ирчмээ аваад далай тэнгист ургаад байна. Шүрэн арлууд хэрвээ тэр ямар нэгэн эрчмээрээ тэтгэдэггүй амин эрчмээрээ тэтгэдэггүй байсан бол тэр шүрэн одоо шүрүүд өөрөө бутраа үрээд байхгүй болчихно. Гэтэл огт бутрахгүй харин ч тастаас таст нь үсээд ингээд шүр ургаад байна шүү дээ. Олон болоод байна шүү дээ. Өтгөрөөд байна шүү дээ. Тэгэхээр шүрний амин эрчмийг тэгж тэтгэдэг амьдруулдаг гол гариг нь ангар гаригийн туяа байхгүй юу? Тий. Тэгээд нэгдүгээр тэр хоёрдугаарт нөгөө шүр өөрөө маш тархины үйл ажиллагаанд дэмтэй. Бидний аршаан махбодын дийлэнх нь нэлээд тодорхой хувь юундаа байгаа штэ. Тархины шингэн байж байгаа. Тэгэхээр шүрний гол үйл ажиллагаа болохоор гол нөлөөлөл нь болохоор тархинд лимбийн тархи гэдэг нэг чухал тархи байдаг. Үүний сэтгэн бодох тархич гэж нэрлэдэг, зүүн бидгийн тархич гэж нэрлэдэг. Тэнд нэг улаан бүүм гэдэг нэг бүүм байдаг. Тэр улаан бүүм нь хүний одоо оюуны чадамжийг тэтгэдэг бөөг гэдэг тархины үлгийл гэж нэрлэдэг л дээ. Эсвэл эргэтэн одоо орон зай гэж нэрлэдэг. Яагаад гэвэл тэргээр маш олон ухаант оюунт амьдууд өгдүүд холбогддог тийм холбоос нэдэрхтэн тархи байхгүй. Тэгэхээр шүр тэр тархийг дэмждэг тэтгэдэг шүү. Шүрний нэг онцлог нь оюуны чадварыг дэмждэг гэж хэлсэн. Тийм учраас нэг монголчууд бас нэг шүрэн одоо нэг гоёлууд тэгээ дээрэс нь ингээд шанаагаар амдрыг амжуулж зөөдөг. Эсвэл шүртэлгатай хөөргөн төр хэрэглээд те. Энэ болгоно дандаа тийм
ураг тархины хэвийн үйлчлэж байгаа эсвэл өвлөгдөөд ирсэн зүүн бэлэг оюун тэр бүгдийг л тогтоон барих, хадгалах. Тодорхой ингээд хэд ачааллаад нөгөө тодорхой хэмжээр ачаал ингээд авахд нөгөө ядраа таахгүй, сулдаа таахгүйгээр үргэлж нэг хэвийн чадварлаг байх. Тэр л үйл ажиллагааг дэмжиж идэв шүү дээ. 9 эрдний чулуунаас бас тодруулж танаас нэмж асах гээд оюун чулуу. Оюун гэж чулууч нь дахиад нөгөө үүсрийн хэлийг та. Оюун өөр хөхөтдийн гэлбанаас үүсэлтэй. Дэлхийд байгаа оюун гэд одоо уулууд байг тийм энэ оюун толгой. Одоо жишээл оюун толгой гэж ярьдаг шиг тийм. Тэр шиг тийм эрдэнтийн чсэндээ оюун. Энэ чинь өөрөө хөх одоо окторгүй ертөнцид маш олон хөх оддууд байна. Тэгэхээр хөх оддын тэр оддууд нэгээд анивчаад гэлбаал нэг байдаг шүү дээ. Од гэлбчэн од харавж гэн гэл тэ. Тэгэхээр тэрэн шиг нэг хөх оддын гэлбанаас үүсдэг. Жишээлбэл би хөх од жишээлбэл юу гэнэ? Хөхтэй мэрэгэн одыг ярьж чаддаг. Тэгэхээр хөхтэй мэрэгэн одны амьсгалаас буюу цөмийн тэр гялбалтаас төвлөлтээс нь үргэлж оюун чулуу эрчмээ авч тийм амин эрчмээ авч дутуу өөрт хэрэгтэй гэл бага өөртөө шингэн авч тэгж оюун гэдэг чулуу ургаж гэдэг юм уу эсвэл бүрэн бүтэн байж дэлхийд орж байгаа. Тэгэхээр монголчууд нэг 9 эрдэнэд оюун багтаагаад байгаа нь өөрсдөө нэгдүгээр нэг юу хөх толботой шүү дээ. Тэгээ хөх толботой дахиад дээрэс нь хөхлөг тарих гэдэг том тарих бидний тархинд байгаа шүү дээ. Бас л хөх одын ингээл багаас бас өөрөө бас нэг эрчимжиж гэдэг юм уу? Амин тэр хөх биений хөхлөг биений амин сүүн охин тогтмол барьж ялгарч идэг. Тэгэхээр тэгээ тэр чадварыг дэмжих хөх толбоон дэмнэх, хөх зөнгөөн дэмнэх, хөх тархиан дэмнэх. Тэгээ хөх өвгдийнхөө орон зайтай илүү бат бөх холбоотой байж тэндээс хэлж байгаа, тэндээс бодуулж байгаа, зүүдлүүлж байгаа, сануулж байгаа, анхааруулж байгаа, чиглүүлж байгаа, хөтөлж замчилж байгаа тэр бүх хэлэмжийг гэдэг юм уу дуу хоолойг өөртөө тосон авах чадaltaй байхын тулд оюуныг өөрхөн эрдний чулууныг яхахгүй хэлээд тоосч үздэг байхгүй. Цаана тийм бочтой. Тийм учраас оюуг маш хэрэгэлдэг. Одоо ч хэрэгэлдэг. Хэрэглэх ёстой шүү. Тэгээ хэрэглэх ёстойгаа бас хамаагүй очоод түүгээл те. Тэгэхгүй шүү дээ. Бас л тэгээ оюун чулууны эзэдтэй хэлэлцэж шуурл авч хэдий хэмжээний хэрэглэж болох уу? Хэр одоо олон удаа хэрэглэж болох уу ч гэдэг юм уу те. Эсвэл хэрэглэх шаардлагатай юу шаардлагагүй эсвэл тахил дээрээ шүтэн зовхос байв ч гэдэг юм уу те. Янз янзаар заавал хэрэглэж байгаа гэдэг нь бидний зүг явдаг байгаагүй. Тахил дээрээ шүтэн дээр залцдаг байсан шүү. Эсвэл яг гоо ийм бодч зүйл болгоод хэрэглэдэг, гоёл болгоод хэрэглэдэг. Бага янз янзын соёлууд байж байна. Ахад нэг чулуу гэвэл бадмарк чулуун дээр. Хүний бие болон сэтгэл зөө ямар нөлөөтэй эрчмийн ямар сүлдэнтэй байдаг юм л. Бадмаркч гэж өөрөө нартай аюу хүчтэй холбоотой. Нарны одоо нэг нарнаас нөгөө юу яадаг штэ байж байгаа наран дээр хүчтэй тесрэлт боллоо гэж үздэг. Нар өөрөө нөгөө маш олон юм юутай байхгүй 780 хэд ч илүү тийм бидний яриагаар бол галтуулын тоо гэж нэрлэлчмээр санагддаг. Гэтэ тэдэрт тэгж нэрлэдэггүй, тэмдрүүл гэж нэрлэдэг. Тэгээ тэндээсээ нэг маш их нэг лавуудаа, маг одоо нэг хайл мөгөөдөө ингэж олгож цацаж тэгжээж нэг амин эрчмүүдээ гэдэг юм галан эрчмүүдээ, нарны эрчмүүдээ огторгоо орон заагаараа цацаж өөрийнхөө нарны аймагт байгаа амин уршгуудаа амин эрчмээр идэвхж амин үрсээ ингэж цацж идэв шүү. Тэгэхээр бадмарк чулуу болохоор яг тэр тэнд байгаа нэг нарны тесрэлтийн аян гэдэг юм уу галлаас гэдэг юм
цогоос, очсоос, дөлөөс амин эрчмийг тэтгүүлж орчдөг тийм чулуу. Тэгээд дээрэс нь бид хэрвээ бадмаар чулуу бас бидээ хэрэглэх юм бол бидний зүрхний үйл ажиллагаа нарчин зүрхтэй холбоотой шүү дээ бидний зүрх гэдэг юм. Тэгэхээр бидний зүрхний үйл ажиллагааг дэмнэж хэвэн байлгаж нөгөө зүрх өвддөг, зүрх рүү хатгадаг, скол зүрхний бочингууд ингээд зангираад жижигрээд ингээд зангираад ингээд бүрэн амьсгалж чадахгүй дотоо амьсгалаад байд. Тиймэрхүү янз янзын өвчтөд эмгэгүүдийг бадмаар чулууны амин эрчмүүд тэтгэж өгдөг байхгүй. Зүрхний амийг л тэтгээд, зүрхний амин эрчмүүдийн судал сувгуудыг л тэтгэж өгөөд зүрхч өөрөө тэгэж галаараач гэдэг юм уу те дутаад байхгүй. Эсвэл хүн нэг тийм утга учиргаар уурлаад байхгүй. Эсвэл хүн ямар нэгэн тийм өөрийгөө тийм зовлонтой байна, хинч намайг хайрлахгүй байна, би аз жаргалгүй байна гэж бодоод байхгүй да. Нарнаас үргэлж амин эрчмээ тэтгүүлж авч байгаа. Нарны тэр гэрэл туяа өөртөө шингээж авч байгаа хүн ятчил тийм одоо халуун дулаан эрчимтэй одоо үндэ халтай зүрхсэтгэлийн бүлээн дулаан л биш шүү дээ. За бас нэгэн чулуу маань номин чулуу хүнд ямар нөлөөтэй вэ? Хүний сэтгэл зүй, бие махбод. За дахиад номин чулууныхаа үүслийг хэлээ. Номин чулуу болохоор сүүн зам галактикийн болор туяанаас үүсдэг. Болор туяанаас. Тэгээд бидний тэр болор туяа гэдэг нь за энэ цагийнхаар хөрвүүлэх юм бол илүү азон гэж ойлгож байна. Болор туяа. Тэгэхээр намын азон өөрөө хүний бид яадаг вэ гэхээр маш их тийм хорийг шүүх ялж чадвартай шүү дээ. Азоны өөрөг нь азоны давхаргын өөрөг нь манай дэлхий рүү сансар гариг ирсэн хортой эрчмүүдийг, хортой тоосонцруудыг, хортой хийнүүдийг нэвтрүүлгээс хамгаалах зорилготойгоор оршдог тийм хамгаалтын бүрхүүл. Тэгэхээр бид нөгөө сүүн замын айн болор туяан эрчмээс үүсчээд үргэлж тэндээсээ тэтгэгдэж байгаа номин гэдэг чулуу бидээ хэрэглэх юм бол эсвэл шүтэх юм бол тахил дээрээ салах юм бол бид хуралдсан хортой эрчим, хармон эрчим, саарл эрчим тэр зүйлүүдэд задлуулаад сарниулаад бидээ нэгдүгээр хор нэвтрүүлдэг. Хоёрдугаар бид хуралдсан хоруудыг дандаа задлаад байгаа байхгүй. Бид хүссэн хүсээгүй янз янзын одоо энэ цагт хоол хүнс хэрэглээд байна шүү дээ. Үнэндээ ингээл харахад гоё л гэж юм. Гэтэл яг амин чанар дээр хэр бидний эсүүдийн амьд нийцэж байгаа. Ясам дээр эрчмийнхаа төвшөнд бидний сүнсний эрчим бидний идэрхтэнгүүдээс ялгарч байгаа эсвэл идэрхтэнд хэрэгтэй байгаа тэр эрчим хэр нийцтэй тааламжтай байгааг бид тэр болгоно мэдэхгүй шүү дээ. А гэтэл энэ номин чулууг хэрэглэхдээ сүнс эрчимд нь хуралдсан хоруудыг хүнд металлын гэдэг нь хүнд энергиудыг мөн бидний дотоодоос ялгарч байгаа магадгүй бидний зан авирын доголдолтоос хамааралтаар хүнд хармуу санагч гэдэг юм хорон хэлэгч гэдэг юм хорон санаа агуулга тэр зүйлийг бас устгад задлж өгдөг. Тэгээд угаасаа бид хорон эрчмүүд гэдэг юм хүнд эрчмүүд хуралдахаан болчих юм бол хүн аяндаа болор тунгалаг сэтгэлтэй болно. Сүүн цагаан сэтгэлтэй байна. Ойлгомжтой. Тэгэхээр тийм чухал үүрэгтэй. Учираас намын гэдэг чулуу Монголын өвд эзүүд 9 эрднийхээ нэг шүтэн дээдэл залж ирсэн байгаа шүү дээ. 9 эрдэн дээр алт мөнгө 2 байдаг. Тэгэхээр алтны хувьд хүний бид ямар нөлөөтэй вэ? Одоо бас бид нар маш их алтыг алтны ордноос алтнан элдэл гэдэг ч юм уу алтыг бол маш ихээр байглаас бол авж гин. Эргүүлээд бидний бид байглаас алтыг авчаад буцаагаад алтыг ингээд бидээ ингээд идэл болгох хэрэгжилж гин. Тэгэхээр энэ хамаарал юу нь яаж зөв яваад байна уу, буруу яваад байна уу? За яг байгаль дээр алт өөрөө юу юм гагнаас болж өгдөг гэж үздэг тийм үү? Алтны судлууд алтны
мөн чанаа өөрөө тийм бат мөх нэгт. За тэр нэгдүгээр. Хоёрдугаар нэг алтны өргөн мөн чанар бас маш их тийм цоглаан соронзон эрчмийн энергийг маш сайн дамжуулдаг. Маш өндөр түвшинд дамжуулдаг. За тиймэрхүү шин чанарын бодлыг бодчих. Тэгэнгүүт бидний бие махбод дахиад алтан эрчмүүдийг зөөдөг. Бидний бие махбод алтан эрчим маш хэрэгтэй. Бас алтууд хэрэгтэй. Одоо жишээлбэл бидний энэ олон нугалмууд байна. Үе болгоны нугалмууд, нурууны олон нугалмууд, хорооны олон үеийн нугалмууд. Ерөөсөө бидний эргэтэн дотор том жижиг маш олон нугалмууд байгаа. Тэр бүгд алтны эрчмээр, алтны амин эрчмээр тэтгэгддэг. Тэгжээж бид одоо хөдөлгөөн сайтай, уян харимхай одоо юу гэдгийг мойныхгүй, бүх хийхгүй, тахихгүй энэ олон сүүжний ясны үе одоо нэг тэрч өвдөг, тэрч шагаа, тэрч түнх, тэрч нуруу суугаал гэдэг. Алтан махбодын алтан эрчмүүд, амин эрчмүүд дутагтаад байгааг нь шинж. Тэр нь болохоор алтыг зөв эдэл гэсэнгүй. Тэгээгүй шүү. Нөгөө яг ингээд хөөгөөд үзэх юм бол юм байхгүй юу? Алт өөрөө нэг маш их амьуудыг, олон төрлийн амьуудыг бас тогтоон барьж байгаа. Амьуудыг шүү. Эсийн амьуудыг, уус урмлын амьуудыг, эрдэнэсийн амьуудыг алт өөрөө тогтоон барьж байгаа. Тэр утгаараа дэлхийн одоо хөрш шороогоор маш жижиг алтууд байдгийг. Яг геологийнхан бол маш сайн мэдэн хаач одоо гэрийн гадаа гараал ингээд тодорхой хэмжээгээр нэг куб шороог ингээд ухаал ингээд одоо ингээд юу яаж бодвол алтын ялгархад үйлдвэрлэлийн бос ашиг бүгдтэйгээр маш бага гэсэн алт заавар. Тэгэхээр хөрш шороогоор маш их алтууд байдаг. Тэгэхээр бид нөгөө алт байгаа хөрш шороонд байсан энэ алтууд нь бидний яахан хөлөөр дамжаа бидний нуруу нугас ингээд бүгдийг нь нугалмуудыг алтан махбодын эрчмээр дутаач борч тэнд нугасан дотор байгаа шингэнүүдийн дотор байгаа амьуудыг алтан махбодуудыг үгүй хийлэхгүй байх үргэлж тэтгэж явах зорилготой байсан чинь бид яаж машин одоо байшин бариад зам талбай хийгээд жишээлбэл эсвэл хог навшаа хаяад эсвэл нэг химийн агаар хамхардуулаад ингээд нөгөө хөрсөн дотор байсан жижиг алтны ширхэглэг тоосонцруудаас ялгарч байсан алтан махбодуудын эрчмүүдийг өөрийнхөө бид хүлээж авч чадхаа болчтоо. Дээрээс нь тэр алтан махбодын алтан эрчмүүдийг бидээ тусч авахын тулд одоо эсгийн гуталч гэдэг юм уу тийм алтан махбодын тэр эрчмүүдийг ингээд дамжуулалтыг зогсоохгүй тулд өмсөж байсан тэр байгалийн гаралтай тэр одоо малын гаралтай шиг юм уу готлмот өмсөж байсан чинь болоод ингээд бахан хуванцар одоо цахилгаанаар ярих юм бол маш их тусгаарлагч бодис бүхий тусгаарлагч эрзэн хуванцар хаймран гутал өмсөд ирэхлээр чинь бид яаж ядаж хөрш шороон дээр зүлгэн дээр бид хөлөөсөн гიშггүй байна шүүмжэр дээр гიშггүй байна. Тэгэхээр бид нар өөрсдөө нэг дэлхийгээс ялгарч байгаа алтан эрчмээсээ дутагдаад гिचж байгаа. Тэгэхээр бидний яах нь шагааны үе өвдөхгүй яах нь хорооны үе мойныхгүй яах өвдөхгүй яах түүх өвдөхгүй яах нуруу нугалмууд суухгүй яах хүзүүсээр бүхтэр болохгүй яах юм бэ гэдэг тийм ойлголт байгаа. Тэгээд маш их алт хөтөлбөр гэл ингээд энэ алтнуудыг ухаад алт чи өөрөө нөгөө металлын шинж чанартай учраас ингээд судлаад агаад судлаад агаад металлуудад агаад ингээд газраар тархаж гүйх боломжтойгоор жигт хувирлтыг олгодог тийм байдалтай бүтээгдсэн байсан тэр бүгдийг байхгүй гэдэг болохоор тэрний хоромшиг нь бидний бие дээр ингээд харагдчих байна л да. Тэгэхээр алт гэдэг зүйл тийм чухал шүү гэж хэлээ да. Тэгээд алт өөр алтан оддоос үссэн. Алтан оддоос ам үссэн алтан оддоос алт өөр үссэн. Алтан далайгаас буюу Атлантын далайгаас хэмжээний алтан махбодын алтан эрчмүүд агаар мандал ормостож тархаж байд. Алтан улсаа дамжаад мөнх цас тайралтын улсаа дамжаад алтан махбодууд хэмжээгээр алтны амьуудыг тогтоон барих зорилгодоор бас байж лээ. Сүүн голууд байж лээ.
алтны судлууд өөртөө байж л энэ тэгэл алтуудаа ухаж аваад мөнх цэст хайртуудаа буюу алтай уусынхаа цаснд хайлаад сүүн бол цагаан голууд нь гисэл багасаал байх тусам Атлантын далайнд бохирдоод байх тусам дэлхийд агаар мандалд эсвэл дэлхийн хурш руугаа хэвлий эсвэл дэлхийн гадаргуудаар баг энэ алтан мах бодгийн алтан эрчмүүд амин эрчмүүд үнэхээр байхгүй болж байгаа. Байхгүй болсныг бид нар өнөөдөр нэрж хэлэхгүй ойлгож мэдж байгаа шүү дээ. За мөнгө болохоор юм учиртай. Манай окторгууд чинь маш их нөгөө мандцрууд гэж зүйл байдаг. Тоосонцрууд, мандцрууд, үүлэнцрүүд ингээ нэртэй. Окторгууд ингээ маш олон төрлийн ингээ небуланууд байна л да. Тэгэхээр мөнгө хаанаас үүсдэг вэ? Тэгэхээр өөрөө цагаан нүхнээс үүсэлтэй. Цагаан хасаас үүсэлтэй. Цагаан сүүн тэнгисүүдээс үүсэлтэй. За болор мөнгөн мандцруудтай шууд холбогдож байдаг мөнгөөр. Тэгэхээр мөнгө ч бас тэгээ бий шүү дээ. Аршаа махуудыг буюу тэнгисүүдтэй тэнгисийн хүйтэй гэдэг хэлээ да. Хүйтэй хүүстэй буюу хүйтэй маш их холбоотой. Тэгжээч нөгөө нэг далай тэнгис дотор ус нь мөнхөд ундарч байх. Дотор нь байх амьтад үргэлж нөгөө ариун дагшин орон зайд амьдрах үржих төлжих тэр болцоог мөнгө хангаж байна. Одоо юун дээр хурш шаан дээр байгаа мөнгө ч ялгаагүй. Болог шандыг татан гаргаж ирэх, ундруулах тийм хүчийг мөнгө л болгодог. Тийм учраас тэгээд алт мөнгөө юу байхгүй болгоод байх юм бол дэлхийгээс үүдгээд өөрийнхөө орон зай оршихуй сүйдгээд байгаа. Гэтэл энэ дэлхий дээр чинь дахиад сая жил амьдрал боршин байх тийм зорилготойгоор бүтээгдсэн. Гэтэл яг энэ цагт энэ зуунд амьдарч байгаа бид дэлхийг тэр удаан хугацаанд сая жил оршин байх тэр дэлхийг байхгүй болгочих гээд Монгол царайлаад байгаа шүү дээ. Тэр энэ чинь одоо тийм биш ээ болдгоо маа гэдгийг таниулах гээд Тэнгэрийн одоо ухаанд олон бүтээцүүд ирээд эдгээр тэгэхээр байгалаа хайрлаач гэж таниулаад гэсэн уул усаа битгий ухаач мод бодоо битгий тайрч хөрөөдөөч гэдэг алт эрдэнэсээ битгий ухаач гэдэг ингээд хилээд байгаагийн цаан чинь дэлхийгээ өөртөө мөхөөгд байхгүй болгочих гээд байгаа. Тэгээд тэрийгээ дагаад хүн өөрөө байхгүй болчих гээд өс сургуулийн байхгүй болчих гээд өс сургуулийн байхгүй болохоор хүн өөрөө идэх юм уу болонгууд янз янзын бордоотой химийн бордоо нэртэй хортой хоол идээд байгаагийн бодит дүр төрх нь үрдүн өндөр хүн бидний өвчнүүд маш их ужгарчсан юундч тарагдахгүй болоод залуужаад одоо бас маш их хувьсэл гэдэг юм уу мутацд ороод ингээд төрөл нь баяжаад байгааг нь хэлбэр шүү дээ. Тэгэхээр гол үндсэл таслахгүйгээр зогсоохгүй бол хичнээн бид нар зөв хоол идэж гэн гээд хичнээн бид нар зөв амьсгалж гэн гээд хичнээн бид нар зөв амьдарч гэн гээд яах юм бэ? Оршихуун амьдралын үндсийн үндэс нь энэ дэлхийд чинь өөрт чинь байх. Дэлхийг хайрлах юм бол хайрлна гэдэг нь ухаан болоод өгөөч, багахан ухаад өгөөч, битгий их ухаа, битгий их бохирдуулаа, битгий хогшроогоо ил хаяа, битгий одоо галт төмөр тавиач гэм байгаа юм битгий сүтгээ. Энийг л таниулчих нь бүгдээ дэлхийд байгаа хүн төрлөختөн одоо 8 тэрбум байдаг бүгдээ тодорхой хэмжээгээр эрүүл байх боломж байгаад нь шүү дээ. За 9 эрдний гүцээе гэвэл совдны талаар та сонсогчтой хаалцвал. Совд ч нөөрөө юу шүү дээ. Сарны туяанаас үүсдэг шүү дээ. Сартай их хөрөнгө хүн холбоотой буюу амин хүн хэлхийтэй. Тэгэхээр совд бидний тархины сар өөрөө бид нартай юутай холбоотой юм гэлээ. Тархины одоо
сэргэг гэдэг юм уу, зөн бэлэгтэй, сууд бэлэгтэй, оюуны чадвартай, сэтгэн бодох чадвартай тийм одоо зүйлтэй сар өрөө холбоотой байхгүй. Тэгэхээр сувдыг бид нар яагаад хэрэгсэл сарны тэр бэлэгдлийг тооцож сарны туяатай үргэлж нөгөө уурах тархиа холбоотой байлгах зорилгоор сэтгэл гэдэг эрхтнээ цэвэр ариун байлгах төр амар амгалан байлгах төр сарын сувдыг хэрэгжилж гисэн. Тэгэхээр сувдны маань үргэн цаанаа тийм холбоотой. Их эмхтэй эрчмийг хураадаг. Угаасаа сар чинь бид нартай бас нэгдүгээр савтай, хоёрдугаар цустай, гуравдугаар тархины уурах тархины шингэнтэй буй аршаануудтай, ховдлуудтай төлхөө холбоотой. Тэгээд сар өөрөө бид нартай хүүсээр хүн холбоотой. Хүүсээр маш том холбоотой байгаа учраас одоо маш их хайрын торгон холбоосыг бүхэлж өгч өгдөг. Тийм одоо юу ч сар ч өөр бид нар тийм одоо хайрын мэдрэмж гэдэг нь хайрын ухаарлыг хайр гэж юу гэдэг утгаар нь таниулж өгдөг. Зүгээр шүү дээ. Яг бол сарн дээр маш их хайрын өвдөцөд оршдог. Зөөлөн ухаалтай, оюунтай, илэрх хуучилдаг, домог хуучилдаг, тийм дандаа ухааруулдаг, сургадаг, заадаг тийм эрдэмтэй өвдөц нь оршдог учраас тэр торгон холбоосоо салахгүй байх юмсан гэдэг утгаар сувдыг сарныхаа туяаны холбогч гэдэг юм уу, дамжуулагч гэдэг юм уу, төлөөлөл болгож хэлдэг. Сарн ээжүүдийнхаа төлөөлөл. Тийм утгатай. Тэгээ сар угаасаа сув зүүж байгаа хүмүүс нэг л гоё тийм эмхтээлэг одоо гүнж шиг ч гэдэг юм уу те дагин шиг тийм зөөлөн тотон харагддаг шүү. Сув амар санагдлаа. Тийм сув угаасаа сув зүүжэлэг уурлаад явж байгаа зохимжгүй. Тийм үү. Танаас яг тийм тансаг тийм сув зүүжэл ингээ параа царайлаад явдаг гэж байгаа үгүй. Тэгэхээр 9 эрдэнэ гэдэг маань бидний амьны оршихуйг хамгаалдаг маш том орон зайны бэлэгдэл их том агуулгатай зүйл. Том агуулгатай зүгээр л нэг энгийн наадлын жижиг юм ярих чинь яг хөө бүр огт мэдэхгүй гэдэг юм огт ярихгүй байснаас хамаагүй дээрч яг бидний өв дээцүүд заавал яагаад энэ 9-ийг гэдэг юм гэх юм бол арай юу л да гүн ухаан талаас нь нэлээд үндэслэлтэйгээр утга учиртайгаар хэрэгжилж байгааг л ойлгоно л доо. Тэгээд бас би нөгөө ховсекэгээд нэг хичээл удахгүй орох гэж байгаа л да. Тэгээд тэн дээр болохоор нөгөө юу яг гээ. Хүний одоо онгон гэдэг юм уу? Бид чинь анх бүтээгдэхдээ бид анх одоо энэ хараад бүр анхны анх бүтээгдэхдээ хамгийн одоо байж болох хамгийн төгс хөлбраар бүтээгдсэн юм бэлээ. Бүтээгдсэн. Бүр ингээд зориуд ингээд тэрээсийн амин, тэрээсэн цэгийн, тэр амхныг ингээд бүгдэнд нь маш их боловсрал гэдэг зүйлийг олгож ирж нэг хүн өссөн боловсрал дороо нөгөө амийн чинь амхнуудыг чинь ингээд сургаа, заагаад, шинжлэгийн мөн чанарын суулгаад, мэдээллийн суулгаад ингээд ихтэлхийг хамгийн нандин үрсээ гэдэг төрүүлсэн чинь нөгөө нандин үрсүүд нь эренгүүтээ төрөл арилжаад ингээд нөгөө унган сайхан чанаруудаа гээгээд тэгээ хоорондоо дайсагнадаг, муудалцдаг, иддэг, уудаг дэлхийгээ өөрийнхөө амин үлгий байсан нэгэн цагт өөрөө амин болон орч байсан тэр үлгийгээ сүлддэг. Тийм болчихсон байгааг тэн дээр бас үзэх байхгүй. Тэн дээр би нэг 9 эрдний ховс гэдэг зүйл хийх байхгүй. Гэхдээ саяхан яриадсэн тэр нөгөө ямар учраас шүтдэг, ямар учраас бидний юу юм хэрэгтэй байдаг, ямар амин холбоосууд байдаг. Тэрийг нь буцаж сэргэж тийм бас нэг сургалт байгаа. Тэндээ тэрийг бас хэлэх тийм бас хүмүүс ойлгох болов гэж бодоод байна. Ингэж байгаа байхгүй. Намын эрднийг хайрласнаар гэдэг юм уу? Бидний намын эрдэнэ бид бас болгож өсгсөн юм би. Тэгэхээр түрүүн ярьсан чинь намын өөрөө тийм гэдэг. Тэгэхээр бид нарт тийм уярлын сэтгэл гэдэг юм уу? Уярлын тийм ухаарл эсвэл
Уярал хайрын боловсрол гэдэг зүйлийг өгнө. Намин эрдний чулууны амь болгож төрөлхтөө суулгаж өгсөн байгаа байхгүй юу? Гэтэл бид нар тэрийг айл хэдийн үгүй ичгсэн байх жишээний нөгөө саяын тэр сүүн замын боловч банаас үссэн намин гэж ярьдаг шиг тэгэхээр бидний тэр чулууны амхин дотор нэгэн удаа төрүүлчээ тэр амж төрүүлсэн тэр амиа бидний тэр эргэтэнд одоо юу гэдэг суулгаж өгөө тэр суулгасан зан чанараас нь бид өөрөө цаанаасаа л нэг тийм уярал хайрын төлөвтэй ингээ уярдаг, уйсдаг, уян зөөлөн байж чаддаг тийм чанарыг тэр үл суулгаж өгсөн баг. Тэгэхээр бид нар тэрийг гүйц учраас одоо хов сэкэгээр тэрийг дахиад суулгаж өгөх. Тийм хийх гээд байгаа утгатай. Хэмжлэний тийм. Тэгвэл дараагийн подкастаар ховсын талаар, хов сэкэгийн талаар ярилцвал бас их сонирхолтой. Яг сонирхолтой бол тэгээд нэг үжсэн хичээл маань эхлэх тэгээд тэг ярангаа хичээлийн нэг төгөө санаа сайхан ярилцаа зөндөл олон юм байна. Хэмжлээ ингээд за ямар ч гэсэн энэ удаад би нэг чулуу ярьчих. Дараа нь ер нь бас нэг огт ярьж болно. Тэгээ урмал их сонирхолтой юм. Тэгээд үнэхээр эрчмээр одоо яагаад дэлхийн нийтээр маш чулуу хэрэглээд байгаа бол цаанаасаа энэ чинь нөгөө өгдөл болоо явчихж байгаа байхгүй. Нөгөө сүнсэн бие дээр махан бие дээр байх хэвээр махан бие байх хэвээр мянган хүмүүс байхгүй болчихлоо. Махан бие байх хэвээр олон шимүүд буюу охид гэдэг зүйл нөгөө ялгардаг сүүнүүд, аршаанууд, өрөмүүд, шар тосууд бүгдийг илэр ярьж байгаа. Энэ зин хараад нөгөө давар маар шүүлгэмүүлээ даа. Тэр чинь бүгд ялгархаа хэвийн хэмжээнд ялгарч чадхаа болчингууд аргагүй тэрнийг байглаасаа бид авч чадахгүй байна. Агаарслахнаасаа бид авч чадахгүй байна. Идж байгаа хоолноосоо бид авч чадахгүй байна. Тэгэнгүүт дэмнэгч зорилгодоор нэг холбогч гэдэг юм уу дамжуулагч болох зорилгодоор цаанаасаа нэг хүмүүсийн сэтгэлгээ гэдэг юм уу сэтгэлд тэр хэрэглээ бий болчихж байгаа нэг бид нар санаатай санаамсгүйгээр өөрсдийн дотоод зөнгөж зүйл байгаа шүү дээ. Энэ махан бид нар дандаа би тийм одоо би юм уумаар байна. Би ядраад штэ үнтэл та би миний хөлөвдөдөр суу штэ гэдэг дохоогоо өгдөг шүү. Цаадуулч нэг надад тийм эрчим дутаад байна. Надад тийм цацар дутаад байна. Надад энэ эрдэнэ чулууны одоо юу гэдэг галан дутаад байна шүү гэдэг ч юм уу. Ингээд хилээд эхлэхмүүд хүн өөрөө ирэхгүй ингээд чулуу молоо зүгээд ингээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа эн чинь яарахгүй амьд үлдэхийн тулд хийж байгаа нэг аргагүй хамгаалт болгож аргагүй нэг амьдрах чадвар одоо амьдралынхаа хугацааг сунгах ч гэдэг юм амьдрч байгаа хугацаанаа тодорхой бүр ингээд нураад унчихгүй байхын тулд зөнгөөрөө хийгдэж байгаа нэг хэм зүйл байгаа. Тэгээд олон одоо би жишээ дахиад ярил л да нэг одоо яагаад хүмүүс нэг их болорч одоо маш их хэрэглээд ихтэй гэхээр болорч одоо өөрөө дахиад нэг маш олон сөрөнгөрчмүүдийн задлж сарниулдаг. Эрчмийн зад болор өөрөө маш гоё одоо цагаан сүм чулуу байлт юм. Тэгэхээр нөгөө энэ болор тунгадаг цагаан сүм мөнгөн мөсөн ийм олон эрчмийн цуглуулга болсон болрын энэ эрчим чи өөрөө хар бараан хурц одоо хүнд эрчимтэй харшилдаг учраас нөгөөдөлөө сарниулдаг дандаа задлж идэг байхгүй задлаа уусаад нэгдчихгүй нөгөө долгионд харшилж байгаа учраас нэг бол нэвтрүүлэхгүй нэг бол нөгөөдгөө дарангуулаад бий чаддаг. Багхан байвал ихийнхэн бол нөгөөдг нь болрынхаа эрчмийг дарангуулж. Тэгэхээр багхан зэрэг дарангуулаад бий чаддаг байхгүй. Тийм учраас болор зүүж байгаа хүмүүс болохоор болор чулууг зөвшөөрөлтөй эрхийнхэн дагуу зүүж байгаа хэрэгжилж байгаа хүмүүслэр чөтгөрхлийн харцаар ирж байгаа ямар нэгэн зүйл бид халдахгүй. Жишээлбэл эсвэл нөгөө нэг заавал хүнтэй зүрсэн, гүйжсэн, давах гэсэн нэг тийм арин шинтэй хүмүүс байдаг шүү дээ. Босоо оруулах гэж нэлдэг байхгүй. Дандаа сайхан юм нэг эсрэг үзэж үгүйсгэж ингэж босоо оруулах шиг авирлаад хэмжээгээр гүйжиж сөргөлдөж ил байвал сая сэтгэл нь хандаг тийм хүмүүс байдаг да. Тэгэхээр тийм хүмүүсийн зүгээс ирж байгаа үг, үйлдэл, харц, бодол, санаа, сэтгэл бүгдийг ингэж болорчудад дарамгаалж чаддаг байхгүй. Тэгэхээр бас тийм нэг чулууны зөвхөн дутуу эрчмүүдийг нөхөхөөс гадна эрчмийн нэг харшилтаан цэвэрлэгээ сарнилт задрал гэдэг юм бас бодох. Ер нь бол ямар ч юм хэрэглэлтэй ингэж бодох хэрэгтэй. Эрчмийн сүлэлдээ харшилтаа
эрчмийн нийлэгжил, эрчмийн задрал, эрчмийн нэгдэл, эрчмийн одоо устгал гэдэг юмыг сайн мэдж хэрэглэж авах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний өөрөө эрчмийн цуглуулгатай биш үү? Бидний бие гадуур аавра гэж юм цагт нэрлээд байна. Бидний бие гадуур маш их эрчмийн одоо төрхүүлтэй гэдэг юм эрчимтэй биш. Биднээс үргэлжил эрчим гэдэг зүйл ялгарч эсвэл бид нар үргэлжил гаднаас эрчим гэдэг зүйлийг тосон авч ээж л оршиж штэ. Эрчим байхгүй бол бид ярьж чадахгүй, эрчим байхгүй бол бид харж чадахгүй. Эрчим байхгүй бол бид нар амьсгалж чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ нэгэнтээ биднийг оршихуун байгаа, амьдруулан байгаа, амьсгалуулан байгаа, хөдлүүлэн байгаа, бодуулан байгаа. Энэ олон төрлийн эрчмүүдэд биедээ хангалттай амьдрал нөөцлж байхын тулд бид уг нь аль болохоор энэ цагийнхаа зөв бай, сэтгэлтэй бай, ариухан бай, гэгээлэг бай, бурханлаг бай, тэнгэрлэг бай гэдэг зарчмыг одоо. Гэхдээ тэр болгон санаан зоргоор болж чадахгүй байгаа учраас мэдээж дутуу нөхөд янз янзын нэмэлт аргууд нь нөгөө эрдэнэ чулуугаар хэрэглээ хийж гэн дахиад дээрэс нь өвс сурмлын янз янзын сайн түүний чиний хэлдэг нөгөө өмөртөн гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ бүгдийг хэрэглэж юм. Гэхдээ энэ бүгдийг заавал ингэж хэрэглэнгээ дэнсэн дунаа, нэхэл дунаа тийм үү? Өрөнд орчиж байгалийн эзэдээ өрөнд орчиж хэрэглэж чад зүгээр л жоохон байгальтай л ойрхон байж л та. Гарч л та агаарч гэн сайн явал та. Явахтаа зүгээр нэг сүут гэж явах зүгээр л гоё биш гэж явах биш. Хараа цаан шинтэж, баясаж, жаргаж, гоё сайхны шагшиж ингэж тийм мишээж ингэж нэг тийм сэтгэл ханамжтай ингэ тэндээ ингэ тэгжил явал та. Тэгэх юм бол тэгээд заавал хэрэглэх гээд байх шаардлагагүйгээр монголчууд яадаг гэхээр шүтчихдэг байсан. Мөрөгчдөг байсан. Өрөөлөрчдөг байсан. Залбирчдаг байсан. Даатгачдаг байсан. Энэ хоёр цаан чанаруудын цаана би тэрийг зүүж байгаа юм шиг, би тэрийг идж байгаа юм шиг, би тэрийг өмсөж байгаа юм шиг яг тийм нандин хэлхий би байсан. Тэрнийхээ төлөөд одоо энэ цагт мухар сүсэг үгүй шүү дээ. Өөртөө жинхэнэ мухар тэнгийн тэнэг болсон байна. Гэтэл тэд нар цаана маш ухаантай байсан учраас тэр зүйлээ хийгээд байгаад яваад шүү дээ. Тэр нэг тийм зүйл байсан. Тэгээ одоо тэнгэрээ хүртэл шүтэж явах хэвээр, одоо тэнгэртээ хүртэл залбирч явах хэвээр, мөргөж явах хэвээр, талархаж явах хэвээр. Тэгчээж за би алтан гац зодны дор гэлээ. Алтан гац зодны амин эрчмүүд миний мөгөөрсийг тэтгэлдэг. Миний одоо амин насыг баттгаж өгдөгөө гэж бодоод нөгөө алтан гац зодыг тойрон байгаа наа алтан оддын эрчим миний нуруу нугалмыг босоогоор чи тэгшнэтэй тэнцвэртэй байлгаж өгдөгөө. Миний алтан ноходыг бүрэн бүтэн байлгаж өгдөгөө гэж бодож мөргөж залбир сүргэж ийсэн шүү дээ. Болно. Тэрээс биш зүгээр л одоо энэ цагийн хүмүүсийг бодож байгаа шиг зогсоол ингээл сүргээ зогсоод байдаг байгааг баг. Тэр нууцлах юм ихтэй гэхдээ таньж мэдсэн юм ихтэй. Мэдийн өвдийн ухаан өнөөдөр уг нь бид нар занж болоод уламжлалт болоод ирсэн өв болоод ирсэн соёл болоод ирсэн тэрийг таниал явуучих юм бол монголчууд өвдөд идэг тийм ястай өвдөд идэг бохирдоод идэг цустай муухаад идэг махтай тийм ард хүн биш байхгүй. Би сая маш том зүйлийг бас нэг ойлголоо. Одоо хүний сүнс хүчрэхэг хангалттай одоо байглаасаа тэр эрчмийг тосож авч чадчихад тэр яг байгалийн заавал чулуу хэрэглээд чих юм нэмэлт зүйлийг хэрэглэх бол шаардлага юу л байдгүй юм биш үү хүн байхгүй. Одоо ингээд сая бид нар хүүс гэж ярьлаа шүү дээ. Хүүсээр нэг юу сарны туяаг тогтоон бирж идэг сувд. Жишээлбэл холбоотой гэж ярьчлаа шүү дээ. Тийм үү сарны туянаас үүсдэг сарны туянаас үүсэл юм чинь сарны туяатай гэж холбоотой л байгаа. Сарны туяа нь өөрийнх нь ээж болчих жоохгүй сувдны ингээ энгийнээр ярих юм бол үр хөвгт гэж байгаа юм. Тэгэхээр ээж нь ээжээс өргөж тэр одоо сувд хамааралтай буюу сарны туянаас үрж хамаатай сарнаас хамааралтай сарн дээр эцэстээс гэдэг юм эмэгтэйс хамааралтай болчихлоо шүү. Тэгэхээр хүүстэй тэр холбоотой. Тэгэхээр зүгээр л сарн сүргэнгөө хүүсээр холбогдож ирж байгаа тэр торгон холбоосоо бүхлөөл ахын бол хүүс чинь өөрөө торгон холбоосоо бүхлөө сартаа өргөж сарны туйтай өргөж холбогдоод сарны туйг биерээ хүүсээр дамжуулж аваад байна шүү дээ. Тэгэхээр хүүс чинь өөрөө хүүсээр дамжуулж авсан сарны туйг бүх биеэр тархна. Өөрөө хүүс чинь өөрөө тийм орон зай шүү дээ. Үр хүүхдийг төрүүлдэг гэдэг шиг хүүс өөрөө таван махбодын уулзар цул болсон орон зай.
Тэгэхээр сарны туяа, сарны дэлг гэдэг туяанууд ингээд хүмүүсээр дамжиж ирэнгүүтээ бүх эдрэхтэн тархангууд нөгөө сар чинь өөрөө үржихүүн эргэтэн буюу нөгөө сарны туяанд л ус урам болгодог. Сарны туяанд байгаль дэлхий сэрэгдэг. Тэр утгаараа түрүүний ярьдаг бөөмхнүүдийн амин гэрчмүүд маш үржихүүн эргэтнүүд маш хурдан ингээд сэргээд хуваагдал гэдэг юм уу те нөхөн төвчлөлтөнд маш хүчтэй ордог л гэж хэлэх юм. Бойжлтод бас хурдан ордог. Маш хурдан бойждог. Нөгөө түрүүний давжаа эсүүд гэдэг нь шүү дээ. Давжаар ч гэсэн ясны эсүүд давжаардаг гэж ярьсан шүү дээ. Тэрэн шиг давжаараад байгаа давжаа биш болох хэрэгтэй. Олон эстэй байж болно. Тэгвэл давжаа байж болохгүй. Олон эстэй байж болно. Туранхай үлдэлттэй байж болохгүй. Олон эстэй байж болно. Гэхдээ хатаг оршилтай байж болохгүй л байхгүй. Тэгэхээр тэрийг тийм биш болгодог зүйл нь өөрөө нэгдүгээр эрчим. Хоёрдугаар хүнс. Гуравдугаар хүний сүнсний бүрдүүд нь хаалтгүй нээлттэй тэр одноос улаан тэр одоо нарнаас одоо шар тэр сарнаас мөнгөн энэ далай тэнгисээс одоо юу гэдгийг болрог тий эсвэл тэр булгаас мөнгөн гэдэг тэр эрчмүүдийг чөлөө завгүй бидээ авч явах юм бол бид эрчмийн төдөлд орох ямар ч шаардлагагүй шүү. Яагаад гэвэл эрчим нь бийжж цаана процесс явж байгаа. Эрчим бийжж эцэг хоол задарч байгаа. Эрчим байхгүй бол энэ хоол задрахгүй. Халуун дулаан гал байхгүй бол хоол задрахгүй. Амин. Халуун тэгээд задарлаа. Задраад их урсах шүү дээ. Задарлаа хотоодноос дамжаад цусаар дамжаад урсах хэрэгтэй шүү дээ. Элэгээр дамжаад цөсөөр дамжаад урсах задраад ингээд хуваагд ингээд бүгдээрээ очих хэрэгтэй. Хамгийн жижигхэн хамгийн төгсгөлийн орон зайд очиж явах хэрэгтэй шүү дээ. Эсийн одоо интернет зүг бөмбөнд очиж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрийн юунаас үүдэлтэй эрчим л гэдэг зүйлээс үүдэлтэй. Эрчим байхгүй юу ч урсахгүй. Зүрх цохилохгүй. Ямар ч тийм бодисын солилцоо зүйл явагдахгүй. Тэгэхээр эрчмээ хүчтэй байлгах хэрэгтэй. Эрчмээ хүчтэй байлгана гэдэг нь байгаль дэлхийн огторгоо ертөнцөөс ирж байгаа эрчмийг тосон авах саваа том хаалтгүй блокгүй төвжээгүй байлгах хэрэгтэй. Төвжөөгүй байлгаад ирээд авчихсан тосоод авчихсан эрчмүүдээ дэмий юм зараад байх шаардлага. Ууралт зараад, уцаарлж зараад, эсвэл хүнд хоолж тэрийг босруулах зараад, эсвэл арх ууж тэрийг одоо устгуулаад ямар ч их шаардлагагүй байхгүй. За ингээд энэ хүү подкаста энэ хүү өндөрлөж байна. Тэгээд та нар маань коммент хэсгээр асууж тодруулах зүйлээвэл бичээрэй.